Сайн байцгаана уу? Ном ба кино подкастынхаа энэ удаагийн дугаараар Harry Potter цувралын 3 дугаар дэвтэр болох Harry Potter ба Азкабаны хоригдол номын тухай кинодод харьцуулан ярих гэж байна. Энэ цувралаас эхлээд ном маань улам л гүн гүнзгий утга санаатай болж уншигчтай улам л өөртөө татаж эхэлдэг. Ингээд шууд ном руугаа орцгоё. Уламжлал ёсоор Harry маань ноён Dursley-гийн байгаагаар кино эхэлдэг. Шүн гэрэл асаа ном уншихад ах нь байн орж ирж шалгаж байгаа. За учрыг нь номд ингэж тайлбарсан байдаг. Мэдээж эдний гэр бүл эд шид гих мэт балай зүйлсийг үзэн яддгийн улмаас Harry-г сургуулиасаа дөнгөж ирмэгцэн шидэт цаваа болон сурах бичиг, ном дэвтэр үзэг бал гээд сургуультай холбоотой бүх зүйлийг нь хурааж аваад шатны доод талын өрөөнд хийж төгссөн байдаг. Харин Harry маань сурагч шүү дээ. Зуны даалгавраа хийх ёстой. Ялангуяа профессор Снейпийн өгсөн даалгаврыг хийхгүй бол айхтар шийтгүүлж таарна. Тиймээс нэгэн завшааныг ашиглан сурах бичгээ доод өрөөнөөс нууцаар аваад орныхон доор байдаг нэг сул банзыг өргөж байгаад дотор нь нуусан байдаг. Ингээд гэрийнхэн цөмөөрөө унтаж шүн болсны дараа л босоод хичээлээ хийх боломжтой болсон гэсэн үг. Мөн өмнөх ангийн төгсгөлд Harry найзуудтай утасны дугаараа өгөөд салсан шүү дээ. Амралт эхлээд тун удалгүй Рон уцаар ярьсан бөгөөд маглуудын утсыг ашиглаж мэддэггүй улмаас маш чангаар ойролж хашгирсан тул Dursley ахих нь уурыг хүргэсэн байна. Иймд дахиад хинч Harry руу уцаар яриаггүй билээ. Өөрөөр хэлбэл энэ зун ч бас Harry маань ахиад л маш их ганцаардаж өнгөрүүлсэн гэсэн үг. Кинонд гардаггүй бас нэг маш чухал хэсэг бий. 7 дугаар сарын 31 буюу Harry-гийн төрсөн өдөр болж тэг цагийг заах үед цонхоор 3 уйл нисэн орж ирдэг. Нэг нь Weasley-гийн гэр бүлийн уйл байх бөгөөд Ron-оос захидал болон бэлэг авчирсан байв. Мөн сонины хайчилбар авсархсан байлаа. Энэ зун Weasley-гийн гэр бүл маш том суглааны азтан болсон бөгөөд гэр бүлээрээ Египт рүү аялсан тухай сонинд гарсан байх ба Ron энэ талаараа өөрөө дэлгэрэнгүй захиа бичсэн байна. Мөн тэр Sneakoskop гэх зүйлийг төрсөн өдрийн бэлэг болгон явуулсан ба энэ нь эргэн тойронд итгэж боломгүй хүн байх үед гэрэл асан эргэлдэх учиртай аж. За энэ зүйл нь зугаад сэнгэлийн зүйл учраас үнэхээр яг 100% ажилдаг зүйл биш. Номд ч гэсэн энэ тийм чухал байгаагүй учраас кинон дээрээс бүр мөсөн хассан байх гэж бодож байна. За мөн Ron маань мөнгөтэй болсныхаа ачаар шин саваа ахуулснаа бас Percy сургуулийн тэргуун ахлагч болсон тухай захиандаа дурдсан байна. Харин хоёр дахь уйл нь Harry-гийн уйл бөгөөд Hermione-гаас төрсөн өдрийн бэлгийг авчирсан байлаа. Hermione энэ үед аав ээжтэйгээ Францад аялж яваа бөгөөд Hedwig маш ухаантай уйл учраас эзнээ ганцаардаж байгааг ойлгоод Hermione дээр очиж бэлгийг нь авсан байлаа. Төрсөн өдрийн бэлэг болгож Harry-д шүүр арчлах хэрэгслийн сет явуулсан байгаа. Сүүлийн буюу 3 дахь уйл нь ойн сахиул Hagrid-аас ирсэн байх бөгөөд захидлын хамт мангасуудын тухай аимшигт ном гэсэн сурах бичгийг илгээсэн байна. Кинонд энэ номыг цоорхой тоогоонд очих үед нь эд шидийн амны сайд аваад бэлтчихсэн байдгаар гарч ирдэг. Гэхдээ Hagrid маань энэ жил шинэ мэдээтэй учраас зориуд энэ номыг Harry-д явуулсан гэдгийг номоо уншвал бид нар ойлгож мэднэ. За мэдээж хэрэг Hogwarts-ийн захидал бас ирсэн байна. Энэ жил шинээр юу нэмэгдсэн бэ гэхээр зөвхөн шидтнүүдийн амьдардаг Hogsmeade хэмээх тосгонд 3 дугаар дамжаанаас эхлээд зочлох боломжтой учраас ар гэрээс нь зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурах ёстой цаас ирсэн байна. За Harry маань төрсөн өдрөөрөө анх удаа яг ингэж мэндчилгээ ил захидлууд авсан тул үнэхэрийн энгийн хүүхчиг маш их хөөрч тогтлон байдгаа. Маргааш нь өглөөний цайн дээр орогдол билег шоронгоос оргсон зэвсгэлсэн аюултай гэмт итгээд тул харсан даруйдаа залгана уу гэсэн мэдээ телевизээр гардаг. Мөн авга эгч Марж нь өнөөдөр зочлон ирнэ гэсэн мэдээг анх удаа сонсно. Harry-гийн хувьд энэ маш хүнд мэдээ байх бөгөөд Марж эгч нь ирэх болгонд түүнд ямар нэгэн золгүй явдал тохиолддог юм байна л та. Гол нь Марж энэ удаа бүр 7 хоногийн турш хонно гэдгийг сонсоод Harry үнэхээр шоконд орно. Түүнчлэн ноён Dursley түүнийг засаршгүй гэмт хэрэгтэй өвгүүдийн тусгай сургуульд суралцдаг гэж Марж эгчтэй худлаа хэлсэн байх ба Harry-ч мөн сайдар жүжиглээрээ хэмээн занал хийлдэг. За харин Harry энэ үед ахтайгаа тохироо хийхээр шийдэж хэрвээ томоотой байгаад аятайхан өнгөрүүлчих юм бол Hogsmeade явах зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурж өгнө гэсэн амлалтыг ахаасаа авна. Кинонд нэгэн оройн үйл явдал гарч байгаач үнэндээ Harry маань 6 өдрийн турш төвчин Marge-ийн үгэнд тэсгэл алдаж уур нь хүрсэн ч Hogsmeade явах зөвшөөрлөө бодон байдгаараа хичээж аль болох
өөр зүйл бодон сатаарсаар байлаа. Гэвч сүүлийн өдөр үдэлтийн зоогийн үеэр хэрэг биштэв. Эцэг эхийг нь гүтгэн доромжилж архичин гэх мэтээр дуудахыг сонссоор Харигийн төвчээрийн хязгаар нэгэнд тасарсан тул кинон дээр гардагчлан Марж их чинь хөөн томорч нисэн оддогоо. Хари манч за одоо энэ бүхэн хангалттай гүйцээ гэд чимдаан саваа аван харанхуй шүн гарч одно. Хэсэг тайвшран эзгүй гудамжинд суух зураа үдий болтол хинж яагаад эд шидийн амнаас ирж өөрийг нь барьж хорихгүй байгаа юм болоо хэмээн гайхаж бас Хогвартсаас хөөгдөх нь гарцаагүй хэмээн үнэхээр зовж суун. Гэтэл хин нэгэн хараад байх шиг санагдаж тэр зүгт харвал ямар нэгэн авраг том нохой шиг хэлбэртэй мүзэгдэж Хари зочихдоо бүдэрч унана. За энэ үед тас хийсэн чимээ гарч хаанаас ч юм гинэд 3 давхар автобус үзэгддэг. Энэ бол Хүлэг баатрын автобус буюу хүнд хэцүү байдалд орсон шидэднүүдэд зориулсан яаралтай тээврийн хэрэгсэл байна. Саваагаа үзүүлэн ороход л болдог гэж байгаа юм. За номд гардаг, кинонд гардаггүй нэг хэсэг би тасалбар түгээгч Стэн Харигийн тухайг хальт анзаараад наадах чинь юу вэ гэж асуудаг. Хари гэс үсээрээ далдалж орхино. Хэрвээ ид шидийн ам түүнийг хайж байх юм бол амархан баригдаж болохгүй л гэж бодсон хэрэг. Тэгээд сандрахтаа Невил Лонгботом гэж нэрээ худлаа хэлнэ. Мөн энэхүү автобус явж байх үед маглуудын эд зүйлс дандаа урдаас нь холдоод буцаад байрандаа орж байдаг. Кинонд үүнийг үзүүлэхдээ автобус өөрөө нарийж өөрөө тойрч байгаа буюу шидтний ертөнцийн хувьд илүү боломжтой үйлдэлүүд хийж байгаа нь надад арай логиктэй өөрчлөлт болсон юм шиг санагддаг. За кинон дээр Хари маань энэ автобусанд суугаад анх удаа Сириус Блэкийн талаар тасалбар түгээгчийн барьсан сониноос олж хараад мэддэг болвол номд хэдийн өглөөний мэдээгээр харчихсан байгаа шүү дээ. Тийм болохоор сонин дээрээс түүнийг хараад тасалбар түгээгчээс илүү ихийг асууж сонирхдог. Тасалбар түгээгч хэлэхдээ тухайн үед 12 магл нэг шидтнийг нэг дор хөнөөсөн аюултай онц ноцтой гэмт хэрэгтэн бөгөөд нэмэлт хүч ирж түүнийг барих гэх үед огтхонч эсэргүүцэлгүй инээсээр зогсож байгаад баригдсан гэж хэлдэг. Мэдээж маш олон магл өгсөн учраас тухайн үед нь шатдаг хийн дэлбэрэлт болсон гэж тайлбарлсан бөгөөд маглуудын мэдээгээр хайгаад байгаа ч гэсэн тийм л учиртай байж. Кинон дээр Хари тахир гудамжинд буух үед цорхой тогоо баарны үүдэнд баарны эзэн болох Том угтаж авдаг. Харин номон дээр ид шидийн яамны сайд Корнелиус Фаж хүлээж байдаг. Тэрээр Хариг хармагцаа шууд Хари минь хэмээн дуутахад тасалбар түгээгч Стэн нилээн гайхна. Тэгээд сайдаа та Невилийг хэн гэж дуудсан бэ хэмээн асуугаад Харри Поттер байсан гэдгийг нь мэдэнгүүтээ хөрхөн бас баярлаад идэг. Тэг чи яагаад биднэрт нэрээ Невил гэж хэлсэн бэ хэмээн Хариг шална. Гэхдээ сайдад ярих зүйл байсан учраас дотгошоо дагуулan орно. За түүний өдүүлсэн хэргийг аятайхан зохицуулсан хийгээд мөн Дарслигэнд зам болохоор буцаж очиж болно гэдгийг нь сайд хэлдэг. Хари ер нь бол зэвүүцэж байгаа буцаж очих ямар ч хүсэлгүй байна гэж хэлдэг ч гэсэн Фаж эцсийн эцэст тэд чиний гэр бүл шүү дээ хэмээн аргаддаг. Ер нь бол Хари яагаад сургуулаа төгсдөл заавал Дарслигэнд байх хэрэгтэй юм бэ гэдгийг номын дараагийн цовруулуудаас бид илүү гүн гүнзгий олж мэддэг учраас энд зориуд энэ ярианы хэсгийг дурдж байгаа юм. За үлдсэн 2-7 хоногийг Хари энд өнгөрүүлэх болсон ба хоёр зүйлд ихэд гайхаж хоцорно. Нэгдүгээрт өнгөрсөн жил маглуудын дунд эд шид хэрэглэлээ гэж учиргүй сануулга өгөөд байсан атлаа энэ жил огт хэрэгсэхгүй байгаа нь үнэхээр сонирн байв. Хоёрдугаарт зүгээр л нэг насан туршаагүй шидтний асуудалд яамны сайд нь өөрөө ирж оролцдог нь ямар учиртай байваа. Кинонд цорхой тоогоны эзэн шүдгүй өрчгөр Томыг нилээн эвгүүцмээр дүрслэн үзүүлдэг ч гэсэн номд бол тэрээр нилээн дажгүй ээлдэг хүнээр дүрслэгддэг. За маргааш нь бас сэрэгтэн найзууд нь цорхой тоогонд ирчихсэн байдаг бол харин номд Хари 14 хоногийг энд өнгөрүүлнэ. Тэр өдөр болгон гадагшаа гарч тахир гудамжаар зугаалж дэлгүүр мухлаг гисэн кафед сууж хоол идэнгээ хичээл даалгавраа хийн өнгөрүүлж байв. Энд Харри Поттер аян хэмээх шидэд тоормостой шин загварын шүүрийг дэлгүүрт хардаг. Бас банк орж мөнгө аавна, сурах бичиг хэрэгтэй зүйлсээч өөрөө цуглуулдаг. Харигийн хувьд өнөөдрийг хүртэл яг ганцаараа байсан үе нэгч байхгүй те. Тэгэхээр номоо уншаад төсөөлөх төдийд ер нь Харигийн өмнөөс бүр баярламар тийм наамгүм эрх чөлөөтэй гоё өдрүүдийг энэ 14 хоногийн хугацаанд өнгөрүүлж байгаа гэдэг нь бүр номоос шууд уншаад мэдрэгддэг. За кинонд найзууд нь цорхой тоогоонд уулздаг болвол номд шууд тахир гудамжинд тааралддаг. Эндээс эхлээд ярих зүйлүүд маань дандаа номд гардаг. Кинонд ерөөсөө хасаа ичсэн хэсгүүд байгаа. За Хермиони жишээлбэл 3 том цүнх сурах бичиг авчихсан байх ба найзууд нь түүнийг идэх унтах цагаа хуваартай багтаасан эсхийг асууж гайхширна. Бас Хермиони төрсөн өдрийн бэлэг авах мөнгөө урьдчилаад ээж аваасаа авчихсан байх ба уйлтай болохыг хүсэж байгаа учраас найзууд шидэд амьтад гэдэг дэлгүүр рүү явцгаана. Дэлгүүрт ороод Рон өөрийн
харах болох Скаберсаа үзүүлэх бөгөөд дэлгүүрийн эзэн харахыг нь хараад их л хэцүү юм үзэжтэй хэмээн шагширдаг. Учир нь харахны сарвууных нь нэг хуруу байхгүй, чихэн салбарсан үнэхээр ядруу харагддаг. Бас иймэрхүү харах 3 жилээс илүү насалдаггүй гэж хэлсэн ч Роны бодлоор ахнараас нь дамжаад сүүлд Персигээс өөрт нь ирсэн гэд тооцох юм бол энэ харах их л олон жил болж байх ёстой санагдана. Дэлгүүрийн эзэн Скаберс тамир сэргээх ханд өгч байх зуур нэгэн том шар муур Роны толгой дээр үсрэн буугаад Скаберс жайсандаа зүхтан алга болдог бөгөөд Роныг харахныхаа араас хөөгөөд олж ирэх хооронд нь нөгөө шар муурыг Хермиони авахар сонгочихсон байдгаа. Түүний нэр нь Майг Хөлт. За үүнд Рон бол мэдээж маш их дургуутсан. Өөрийнх нь харах энэ муурнаас нь болоод тайван амар байж чадахгүй юм байна л да хэмээн гомдолдог. Гэхдээ Хермиони үл тоомсорлоо. За ингэжл ер нь бол харах муур болон Рон Хермиони нарын амьтнаас үүдэлтэй маргаан бүр анх эхэлж байгаа юм. Тэд цоорхой тоогонд харж ирэхэд Уизлигийн гэр бүл ирсэн байна. За би дугаар бүрд ингээд жохон таалагдсан хэсгээ уншиж өгж байгаа. Энэ дээр ахаад л нөгөө нэг хоёр ихрийн хэсэг үнэхээр инээдтэй санагддаг болохоор уншиж өгье. Хари Уизлигийн гэр бүлийнхэнтэй одоо таарад мэдлцгээж байгаа байхгүй ихнээс нь Перси тэргүй ахлагч болцсон учраас байр байдал нь яггүй ихэмсэг ингээ өөр болцсон байгаа. Перси урд нь хизээч уулзаж байгаагүй мэт Хари руу гараа албархуу сунгаад чамайг харахад таатай байна Хари гэлээ. Сайн уу Перси гэж хэлэхдээ Хари аль болох инехгүй байхыг хичээв. Ажил хэрэг бүгд хийвэн гэж найдаа хэмээн Перси ихэмсэг өнгөөр хэлээд гар барьлаа. Яг л хотын даргатай уулзж байгаа юм шиг. Хари чамин харагдаж байна хөгшин минь гэж Фред Персиг нудран холдуулаад бүхэл зөв гэж байгаа юм. Зүгээр л гайхамшигтай туйлын дэгжин гэд Жорж Фредийг холдуулан түлхээд Харигийн гарыг сэгсчлээ. Перси хөмсөг зангидав. Одоо болно хангалттай гэж хатагтай Уизли ихэр хөвгүүдэд хандан өгүүллээ. Ээжээ таныг ч гэсэн харахад хосгүй сайхан байна гэж Фред дуалдаад дөнгөж сая олж харсан дүр үзүүлэн гарыг нь бас сэгсрэв. Би хангалттай гэж хэлсэн шүү хэмээн хатагтай Уизл зандраад дэлгүүрээс худалдан авсан юмаа хоосон сандал дээр тавилаа. Тэгээд Персигийн ингэр дээрх цоошин мөнгөн тэмдэгт рүү заагаад манай гэр бүлээс төрсөн сургуулийн 2 дахь тэргүүн ахлагч гэж бахархалтайгаар Харид хэлэхэд бас хамгийн сүүлчийнх гэж Фред дуулдах төдий шивнлээ гэж байгаа юм. Ингээд яг Перси ер нь дараагийн байтуудад бас эсрэг тал руу ордог штэ нэг хэсэг тий. Тэгээд одооноос л ингээд ийм гэр бүлийнхнаасаа арай өөр хүн байгаад байгаа, нэр алдартай, дуртай, нэр төрд ингээд жоохон анхаарал хандуулдаг. Иймэрхүү гэдгийг нь бас баг багаар үзүүлээд яваад байгаа юм шиг байгаа юм. За ингээд тэд хооллож дуусаад маргааш имэлтэглээ базаахаар дээшээ өрөөндөө очицгоон Рон өрөөндөө орохдоо харахныхаа эмийг доор марцсан гэдгээ санаад харин Хари түүнийг нь авчирч өгөхөр болоод доошоо буцаад буун. Энэ үедээ хатагтай болон ноён Уизли нар түүний тухай ярилцаж байхыг санамсаргүй сонсчихдог. Ярианы утга нь Сириус Блэк яг үнэндээ бол Харигийн араас хөөж байгаа. Учир нь Блэк шоронд байхдаа тэр Хогвартст байгаа гэсэн ганцхан үгийг л дахин давтан зүудэндээ бовтнаад байсан гэсэн. Мөн Сириус Блэкийг Волдемортын баруун гар гэж үздэг учраас гарцаагүй Харигийн араас явж байгаа гэж ноён Уизли санаа зовох бөгөөд харин хатагтай Уизли Дамблдор байгаа цагт Хари аюулгүй шүү дээ хэмээн нөхрөө тайтгаруулна. Үүнийг сонссон Харигийн хувьд энэ асуудлаас болоод угаасаа Хогсмит явж чадахгүй юм байна да хэмээн сэтгэлээр ундаг. Кинонд ноён Уизли түүнийг цоорхой тоогонд байхдаа дуудаж уулзаад өөрөө Блэкийг хайхгүй гэдгээ амал хэмээн хэлдэг шүү дээ. Харин номд болохоор яг галт тэргэнд суухын өмнө энэ үгээ хэлэх бөгөөд Хари харин яагаад би түүнийг хайна гэж асуугаад хариулт хэлж амжаагүй учраас амлалтаач өгч амжилгүй галт тэргэндээ сун одно. За дотор ороод найзуудтай энэ сонссон бүхнээ ярих бөгөөд найзууд нь Харигийн бодсноос илүү айж цочирддог. Мэдээж тэд Хогсмит тосгонд байдаг гайхалтай мухалгуудын тухай ярьж очихыг тесэн ядан байгаа ч гэсэн Хари явж чадахгүй болсон гэдгийг хэлэхэд Рон бухимдаж харин Хермиони болохоор завгаасаа Блэк түүнийг хайж байгаа юм бол гараад хэрэггүй шүү дээ хэмээн сургамжилдаг. Гадаа бороорж харав бүрийн нөмрөн нилээд явсны дараа галт тэрийг сургуульд хүрэх арай болоогүй байтал гинэд зогсох ба гэрлэн унтарч дотор тэрчгтээ харахгүй болов. Кинонд шууд Дементор хаалга нэгээд орж ирдэг болол номонд арай дэлгэрэнгүй гарна. Тог тасармагс Хермиони жолоочоос юу басныг асуухаар гарахтаа бас л юу басныг асуух гад явж байгаа Жинитэй мөргөлдөөд Жини тэдний тасалгаанд орж ирнэ. Гэтэл араас нь бас Невил юу бас
бас нэг асуух гэж яваад тэдний өрөөнд орж ирээд тэднийх ер нь бол хүүхдүүдээр дүүрэн болдог. Энэ үед огт цэрлэгөө унтаж байсан профессор Люпин босоод саванасаа гэрэл асаагаад өөдрөө ойртдог. Энэ үед нь Азкабаны харгалзагч буюу Дементор анх орж ирэх бөгөөд бүгд л энэ үед яс янгинам хүчтэй хүйтэн урсгалд автаж харин Хари маань суудлаас агуулсан ухаан алдаж унлаа. Түүнд төрсэн мэдрэмжийг өгүүлбэл нүд нь эргэлдэн харанхуйлж чихэнд нь ус орсон мэт шуугиж алсад ойр дуу тавин царайчлах аимшигт хашхраан сонсогдож өтгөн цагаан манаа хуйларч нэг мэтгэд унсан байлаа гэж бичсэн байна. Түүнийг сэргэх үед профессор Люпин хүүхдүүдэд шоколад тарааж өгөөд өөрөө жолоочтой уулзахаар гардаг. Энэ хооронд найзууд юу болсныг ярилцаж харин Харигийн хувьд бүх хүүхдүүд Дементрийг хараад яагаачгүй байхад өөрөө л ганцаархнаа ухаан алдсандаа үнэхээр их ичдэг. Мэдээж шилтгэндээ очиод их танхим руу орох үед Малфой түүнийг ухаан алдсныг аль хэдийн мэдчихсэн шоолж байдаг. Харин МакГонагал багш нь Хари болон Хермиони нарыг өрөөндөө уулзахаар дагуулan явна. Профессор Люпин жолоочтой уулзъя гэд гарахдаа МакГонагал багш руу Харигийн ухаан алдсан тухай уйлаар мэдээ явуулчихсан юм байна лээ. Тийм учраас МакГонагал багш санаа зовоод совилогчийг дуудчихсан байдаг. Совилогч ядахнаа Дементрууд эмзэг хүнд их нөлөөлдгөө гэд хэлчихсэн чинь Хари маань бүрч сэтгэлээр унаад би эмзэг биш гэж дургуйцсан. За ёстой л сул дорой харагдахгүй тул би зүв зүгээр байна. Ямар ч асуудал байхгүй гэж зөрүүдэлсээр байгаад тэгээд багшаасаа салаад гарч ирнэ. Харин Хермиони үлдээд хэсэг хугацааны дараа маш их баяртай гарч ирдгээр номд бичсэн байдаг. Удалгүй их танхимд цайллага эхэлж профессор Дамблдор хоёр шинэ багшийг танилцуулна. Нэг нь мэдээж профессор Люпин хар шидийн хичээл заахаар болсон байна. Харин Рьюбис Хагрид маань шидэт амтны хичээл заахаар болсон байдаг тул Гриффиндорын хүүхдүүд үнэхээр их баярлдаг. За 3 дугаар ангиас эхлээд профессор Дамблдорт өөр жүжигчин тоглож байгаа. 1-2 дугаар анги дээр тоглож исэн жүжигчин маань нас барсан учраас жүжигчнээ солихоос өөр арга байгаагүй. Хамгийн сонирхолтой нь өмнө нь надаа заяа энэ 3 дугаар ангиас эхлээд тоглосон Дамблдор илүү их таалагддаг, нэг тийм дотн гоё санагдаад байдаг гэсэн байхгүй юу? Кино ба ном гэдэг энэ подкаста хийх гээд дахиад эхнээс нь бас нилээн нарийн үзээ явсан чинь 1-2 дугаар ангийнхан Дамблдор маш гоё юм намтай, тэгээд яг энэ харцсан хүртэл нилээн тийм нухацтай, ихийг өгүүлдэг те ярьж байгаа тэр биеийн хөдөлгөөн, өмссөн хувцсан ч гэсэн маш гоё юм сүртэй. Тийм байсан чинь 3 дугаар ангийн Дамблдор маань нилээн хөнгөн шингэн жоохон намбгууч юм шиг муугаагаар хэлбэл нилээн даалдгаар тэгээд өмссөн хувцсан ч гэсэн ягаад чин нэмгэн юм гэрийн даашинт шиг юм материал нь өөр болчихсон те 1-2 дугаар ангиасаа тэгээд жоохон гайхсан. Тэг мэдээж кино маань өөрчлөгдөөгүй юм чин миний харах өнцөг өөрчлөгдсөн юм уу? Эсвэл цаашид ингээд дараагийнхаа ангиудыг үзэх тусам магадгүй энэ Дамблдор илүү сайхан санагдах ч юм уу? Мэдхгүй ямар ч гэсэн энэ дээр юм сонирхолтой ялгаа мэдрэмж төрсөн. Тэгээ та нарын хувьд ийм мэдрэмж төрсөн үү? Ямар мэдрэмж төрсөн бэ? Бас хуваалцаад бичээрэй. За бичлэг рүүгээ орцгоё. Кинон дээр найзууд нийтийн өрөөнд шидэт чихэр идэнгээ зугаацж байгаа хэсэг гардаг. Энэ үйл явдал номонд гардаггүй ч сурагч хүүхдүүдийн амьдралын энгийн өдрийг сануулсан, энэ хэдэд чинь бас ийм нэг игэл жирийн амьдрал байдаг шүү гэдгийг харуулсан маш дулаахан дотн гоё хэсэг болсон юм шиг санагддаг. За номон дээр маргааш нь их танхимд өглөөний цай авах үеэр Малфой бас л Хариг шоолсоор байдаг. Мөн Рон Хермионигийн хичээлийн хуваарийг хараад маш их гайхна. Учир нь 9 цагаас орох хичээл 3 ширхэг байхын сацуу өдөрт багадаа 10 хичээл илбэг харагдана. Гэвч Хермиони миний хуваарьт битгий зовоо. Би МакГонагал багштай яриад зохицуулчихсан гэж найзуудтай томорно. Ингээд анхны хичээл орж мэрэг төлгийн шинэ ангийг арай хийн хайж олно. Анги олохгүй байхад нь ханийн зурган дээр байдаг Кедоган гэд цэрэг тусалдаг. За энэ дүр маань бас дараа нь гарч ирэх учраас энд танилцуулаад өнгөрье. За профессор Трелони номон дээр оршил болгож хэд хэдэн зүйлсийг хэлдэг. Жишээ нь Невлийг аяг хаглах тул ахиад авахтаа цэнхрийг нь аваарэ. Би ягаандаа нэг дуртай юм гэж хэлдэг. Невл чихний аяга хаглаад цэнхэр аягыг авна. Гэхдээ хичээлийн төгсгөлд ахиад тэр цэнхэр аяга хагалж байгаа зэргийг нь харах юм бол бас муугүй мэрэгэн хүү юм шиг санагдана. Харин кинон дээр Харигийн аяганд үлдсэн цайны шаарыг хараад үхлийн ёрг гэж мэддэг шүү дээ. За энэ нь бол оршуулгын газар оргондог аврах том нохоонд өрстэй хий үзэгдлийг хэлдэг юм байна. Хари ч үнэндээ жирэхэд л явчихдаг. Учир нь тэр гэрээсээ зугтаж яваад яг тийм нохоо харсан шүү дээ. Профессор Трелонид итгэхгүй байгаа ганц хүн нь Хермиони л байдаг. Бусд нь бол ихэнхдээ итгэж, зарим нь шүтэх бөгөөд бүгд л Хариг өнөө маргаашгүй үхэх юм шиг өрөвдөн харцгаана. За номд түүнчлэн дараагийн цаг нь МакГонагал багшийн хичээл орж анимаг буюу амтан болж
болж хувирч чаддаг шидтний тухай хичээл ордог. Гэтэ Хари юу ч анхаарч сонсч чаддаггүй. Бас багш нь муур болж хувирч үзүүлэхэд ерөнхийдөө л анзаардаггүй. Тэгээд багш нь бүр гайхаад намайг хувирахад алга ташилтгүй өнгөрч байсан удаа байдаггүй юм аа. Та нарт ер нь юу тохиолдов вэ гэж асуухад Хермиони мэрэг төлгийн хичээл орсон тухай хэлдэг. Тэгмээс МакГонагал багш бүгдийг ойлгоод за учрыг нь мэдлээ хэмээн хэллээ. Дараа нь энэ жил та нарын хинэн нөхөх юмдээ гэж асуухад Хари би гэв. Үнэн дээр бол профессор Трелони энэ сургуульд ирсэн цагаас хойш удахгүй өөхөх нэг сурагчийг нэрлэдэг болсон юм байна. Харамсалтай нь тэдний хинэн ч үхээгүй. Тийм болохоор Харри Поттер таныг даалгавраас чөлөөлж чадахгүй нэ гэж багш нь хөөрхөн хошигнно. За тэгээ хүүхдүүд ч бас дайггүй сайхан тайвширцгаадаг. Ер нь бол профессор Трелони багшийнх нь шинэ хүүхдүүдтэй танилцдаг ганц арга нь л байсан юм шиг байгаа. Найзууд үргэлжлүүлээд хоолны цагаар үхлийн ёрын тухай ярилцдаг ба Рон авга ах нь үхлийн ёр харснаасаа 24 цагийн дараа үхсэн гэдгийг хэлэхэд Хермиони бас л эсэргүүцнэ. Учир нь хүмүүс үхлийн ёроос болоод үхээгүй харин үхлийн ёр харсан гэж айснаасаа болоод л үхэж байгаа юм. Хари тийм нохой хараад айх тэнэг бишээ хэмээн шүүмжилдэг. Энд жижигхэн яриа болоод өнгөрч байгаа мэт боловч бас л хүний төрлөх харан шиг харуулсан маш сонирхолтой хэсэг санагддаг учраас зориуд дурдлаа. Ингээд хоолны дараа шидэт амьтад арчлах анхны хичээлдээ суухаар явна. Кинон дээр Багбиг хэмээх ганцхан хиппографыг авчирдаг болвол номд 10-аад ийм амьтныг авчирсан байдаг. Харин Багбиг дээр Харийг танилцуулж тэд харилцан ёсолсноор ойртоод илэх боломжтой болно. Номд Багбиг Харийг авч ниссэн ч тэгсгээд буух ба Харид шүүрнээс нь бол тухгүй санагддаг. Гэхдээ кинон дээр илүү гоё мэдрэмж авч баярлаж буугаар дүрсэлсэн нь эр зөрөгтэй нисэх туйлын дуртай Харийг илүү гоё илэрхийлсэн зөв дүрслэл болсон юм шиг санагддаг. Харигаас урам авсан хүүхдүүд нэг нэгээрээ ойртон хиппогрифүүдтэй танилцаж илэх ба харин Малфой гэж нэг дайсны зэрэг Багбикийг доромжилж байгаад самардуулж орхидог. Ингээд найзууд энэ хэрэг явдлаас болж Хагридэд тун их санаа зовж хоолч хоолоогоор давхгүй тэр оройг өнгөрүүлж байгаар номд гардаг юм. Маргааш нь уусамлын хичээл дээр Малфой гараа боочгсон их л баатарлаг дүртэй хоцорч орж ирнэ. Тэр зориуд Харри Рон хоёртой нэг ширээнд зогсож уусмал бэлдэнэ. Тэгээд нэг гар нь мэдээж хөдлөхгүй учраас туслаач хэмээн багштай хэлэхэд профессор Снейп ч мөн адил зөвүүн хүн тул Рон Харри хоёроор элдв ургамал орцуудыг нь хэрчиж хайслах ажилд туслуулна. Мөн энэ хичээл дээр Сириус Блэк саяхан энэ орчимд харагдсан тухай мэдээ сонинд гарсан тухай хүүхдүүд хоорондоо ярилцдаг. Гэтэл Малфой Харрид хандан чи айгаад байгаа биз дээ. Би л чиний оронд байсан бол энд хичээл ном сурахын хооронд гарч өшөөгөө авах байсан юм гэх мэт үл ойлгогдох зүйлийг ярьдаг. Мэдээж Харри Рон хоёр их гайхдаг. Мөн хичээлийн дараа Хермиони ард нь явж исэн мөртлөө гинэтэл шатны хажуугаас гараад ирэхэд нь найзууд бас үнэхээр их гайхдаг. Хермиони тэднээс ямар нэг зүйл нуугаад байгаа юм шиг л санагдана. Дараа нь хар шидийн хичээл орлоо. Хүүхдүүд багш нь байхгүй тул дэвтэр номоо гарган шуугилдад суйтал гаднаас профессор Люпе орж ирээд дадлага хийх тул дэвтэр ном хэрэггүй саваагаа аваад намайг дагаад явцгаа гэдэг. Ингээд тэд явсаар нэгэн хувцсны шүүгээтэй танхимд орж ирнэ. Энд тэр хүүхдүүдэд Боггарт гэх хэлбэр дүрсээ өөрчилдөг хий үзэгдэлтэй танилцуулахаар ирсэн байлаа. Энэ нь хүний хамгийн их айдаг зүйлд хувирдаг сүнс бөгөөд олуула байх тусам түүний эсрэг тэмцэхэд амар байдаг. Жишээ нь хоёр хүнтэй зэрэг тулалдах үед хин хинийх нь айдаг зүйл болох гэж байгаад хоёр хуваагдах үе ч байдгийм байна. Богартыг хүний инээдэл дийлдэг, үүнд асар их оюуны хүч шаардагддаг бөгөөд айж буй зүйлээ инээдтэй байдлаар төсөөлөх үедээ ridiculous гэж хөвших учиртайг багш нь заана. Ингээд нээвлээс эхлээд хүүхдүүд дадлага хийж тун амжилттай явсаар байгаад Харри дээр ирэх үед профессор Люпин урдуур нь ороод хичээлийг дуусгачихдаг. Харри уг нь бол Дементрийг дотроо бодож исэн. Гэхдээ багш нь түүнийг дийлэхгүй гэж үзсэн учраас л урдуур нь орлоо хэмээн дотроо эмзэгэлдэг. Бас багшийг нь саваагаа өргөх үед болор бөмбөлөг болон хувирдаг бөгөөд сурагчид нь багш яагаад болор бөмбөлгнөөс айдгийн бол хэмээн тарахтай хоорондоо нэлээд ярилцсанаа. За үүнээс хойш хичээлүүд ордгоор орж профессор Люпиний хичээл Малфойоос босоод бүх хүүхдүүдэд үнэхээр сонирхолтой санагдана. За Харри 7 хоногт 3 удаа Квичийн бэлтгэлээ хийж Оливер Вуд 7 дугаар дамжаанд орсон учраас Квичи аврагын цом авах боломжтой сүүлийн жил нь гэдгийг багийнхандаа хэлж үнэхээр л их хичээж байгаа нь харагдана. Мөн Майкулт юм л бол Скаберсыг барьж авчих гээд байдгаас болоод Хермиони Рон хоёр үе муудалцдаг болсон. Ингэж байтал хүүхдүүд Хогсмит тосгон руу
явцгаанд мэдээж Харри гунигтайгаар үлдэж ганцаараа жоохон эвгүй байсан тул гарч холхиж явж агаад профессор Люпинтэй тааралдан түүний урилгаар ангидан цай унгаа ярилцахаар ордог. За номд болвол кинон дээр гардаг шиг аавын чин зан, ээжи чин нүд мүд гэж бол ярьдаггүй. Яагаад Богартын хичээл дээр болиулсан юм бэ гэдгээл Харри асуудаг. Харин багш нь мэдээж Волдеморт гарч ирэх байсан учраас сурагчдын сэтгэл зүйг бодоод болиулсан юм а гэж хэлнэ. Ер нь бол багш нь өөрийг нь аймхай амтан гэж бодсон байх хэмээн Харри дотроо итгэж байж л дээ. Гэвч найрсаг сайхан зантай Люпин багш нь ерөөсөө тгээгүү гэдгийг хэлснээ дараа Харри маань хөөрхөн тайвширна. За энэ үед нэг сонирхолтой юм болдог нь гаднаас профессор Снейп орж ирээд нэгэн уусмалтай хундгыг өгдөг. Профессор Люпины бие муу байгаа учраас ийм эрүүл мэндийн дэмжих уусмалыг ууж байгаа гэж тайлбарладаг бөгөөд баргийн хүн чадахгүй нэлийн чадварлаг уусмал бэлддэг хүн л чаддаг. Тийм болохоор профессор Снейп тусалж байгаамаа гэж Харрид хэлдэг. Гэхдээ Харри профессор Снейпт дургуун дээрээс үргэлж сэжиглж идэг те. Угаасаа л хар шидийн багш болох хүсэлтэй учраас хар шидийн багш болж байгаа хүмүүст ингээд муу зүйл хийх магадлалтай хэмээн хардж байгаа учраас энэ уусмал нь хортой байх үедээ гэд нилээн айдаг. Ер нь л багшаасаа булаагаад авчмаар байвч бие байран суусаар агаад гардаг. За ингээд өрөөндөө буцаж ирэхэд найзууд нь Хогсмитээс харж ирсэн байна. Аялсан газрынхаа тухай сонион хачнаа ярьж дараа нь их танхимд болох Хэллоуины цайлганд оролцоод хий үзэгдлүүдийн тоглолт үзүүлбэр үзэж хачин хөөр баяртай нийтийн өрөөндөө эргэн ирнэ. Гэтэл энд тарган хатагтай зураг байхгүй болсон байдаг. Юу болсон бэ гэхээр Сириус Блэк сургуульд нэвтэрсэн. Нууц уг мэдэхгүй нэвтэрч чадахгүй учраас тарган хатагтай зураг мэдээж оруулахгүй. Гэтэл түүнийг зүсэж сийчин тарган хатагтай айсандаа цугцсан байдаг. За ингээд тэр шөнө бүх сурагчид их танхимд хонож маргаашаас нь эхлээд хэрхэн яаж Сириус Блэк сургуульд нэвтэрсэн байж болох тухай элдв таамгийг дэвшүүлж эхэлдэг. Сургуулийн хувьд ер нь бол бүхэл боломжтой шившлэг эд шидээр хамгаалагдсан байдаг тул шилжиж нэвтрэх, нисэж орох, дүрээ хувилгах гэх мэт ямар ч арга байхгүй юм билээ. За харин профессор Снейп Дамблдорт шивнэж хэлнэ хин нэгний тусламжийг авахгүйгээр нэвтрэх боломжгүй. Багш томилох үед би танд саналаа хэлж байсан шүү дээ гэх мэтээр ерөөдөө профессор Люпинийг хардаад байгаа бололтой зүйлсийг ярина. Мэдээж Дамблдор өөрийнхөө шийдвэрт үнэнч байгаа учраас хүлээж авдаггүй. За тарган хатагтай тохиолдсон явдлаас болоод Гриффиндорын нийтийн өрөөний үүдэнд хаалгач хийх зураг олддгүй. Харин Сэр Кедоган гэдэг нөгөө мэрэг төлгийн ангийг хайж явахад нь зааж тусалдаг нэг цэрэг байсан шүү дээ. Тэр нилээ эр зоригтой учраас сайн дураараа хаалганы зураг болохыг зөвшөөрдөг. За хэд хоногийн дараа хар шидийн хичээл дээр яваад ортол профессор Люпин биш Снейп заахаар зогсож байдаг. Биеийн тааруу байгаа тул оронд нь орж байгаа гэж хэлж байгаач Люпины арга барил орсон хичээлүүдийг шүүмжлээд л байдаг. Бас номын бараг төгсгөлд нь байгаа хүн чон гих сэдвийг зориуд нээж хүчээр энэ сэдвийг заадаг. Дахиад хэд хоногийн дараа Квичийн тэмцээн болж байгаа маш хүчтэй шуурхтай усан бороо шуурсан өдөр болно. За кинон дээрээс шар өмсгөлтэй багтай тоглож байгаа. Гэхдээ баригч нь өөр хүүхэд байгааг бид нэр киноноос харж болно. Уг нь бол Слизерины багтай тоглох байсан. Гэхдээ Малфой гар нь стил муу байгаа гэж худлаа баашлаад Хафлпафтай тоглохоос өөр аргагүй болсон байдаг. Сайндаа ч биш Малфой цаг агаараа угаасаа урьдчилаад мэдчихсэн болохоор зориуд тэгж жүжиглсэн хэрэг. Энд дээр Хафлпаф багийн хайгчаар Седрик Дигори гээд дүрийг анх удаа танилцуулж байгаа. Киногоо үзсэн хүмүүс ахын бол 4-р боц дээр энэ дүр маань нэлээд гол дүр болж гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр номд өмнөх боц дээр нь энэ дүрээ багаан ч гэсэн ингээд танилцуулаад гарч байгаа юм. За тэмцээний өдөр Харри маань шилнээсээ болоод юу ч харж чадахгүй цаг хугацааны баримжаагаа ч алдаад хин нь хаана юу болоод байгааг ер нь бол мэдхээ болно. Тэгтэл ашгүй шүгэл дугарч ахлагч Вуд завсарлага авсан байдаг. Тэдний баг 50 оноогоор тэргүүлж яваач хэрвээ Снейчийг барихгүй бол мэдээж тэмцээн дуусахгүй. За энэ үед Хермиони маань ашгүй гарч ирээд Impervious гэдэг шившлэг ашиглаад Харригийн шилийг усны хамгаалттай болгож өгдөг. Үүний ачаар хичнээн хүйтэн нойтон таагүй байсан ч гэсэн ядчил Снейчийг олж харах хэмжээнд арай дээр болно. За бас нэг удаа цахилгаан цахиад гэрэл манас хийх үед Харри үзэгчдийн суудал донд маш том нохооны дүрс байхыг хардаг. Тэгээд сандраад жоохон анхаарал алдах үед бүх зүйл гинэт хүйтэн мэдрэгдээд нэгэн эмэгтэй хашгирах дуу сонсогдож доош харвал талбайд Дементорууд нэвтэрсэн байна. За номд бичгтээ Харригийн доор 100-аад Дементор өөрлөөн чиглэн зогсож байжээ гэж гардаг. Ингээд мэдээж хэрэг эмнэлгийн орон дээр ухаан орно. Харриг ухаан алдаж унсныг мэдээгүй Седрик Снейчийг бариад тэгээд Хафлпафийн 100 оноогоор илүүрхэж хоцсон байдаг. Гэхдээ Седрик дараа нь Харри Поттерыг унчихсан гэдгийг мэдээд тэмцээнийг дахин зохион байгуулъя гэдэг санал гаргана. Гэхдээ ер нь бол ямар ч асуудалгүй шудраг тэмцээн болсон учраас энэ хүсэлтийг нь шүүгч хүлээж авдаггүй. Эндээс болоод Седрик Дигоригийн нэлээд
шударга ийм сайхан сэтгэлтэй хүүхэд гэдгийг бас бид нар мэдэж авч байгаамаа. За Харийг сэрэх үед нэг гонигтай мэдээ дуулгадаг. Түүнийг унах үед нь шүүр нь хийсч яваад зодоон чууд модны дээр унсан тул юу ч үлдэхгүй шахан болж эвдэрсэн байдаг. Номон дээр Хари маань амралтын өдрүүдэд эмнэлэгт үлдэж имжлүүлнэ. Найзууд нь түүнийг иргэн ирж хажууд нь сахин сууцгаадаг ч гэсэн Харигийн дотор нэгэн зүйл санааг нь зовоосоор л байна. Тэр нь үхлийн ёр гэгдэх нөгөө авраг том нохой. Түүнийг харснаа хоёр найзтай огт хэлээгүй бөгөөд хоёр удаа харахтаа хоёуланд нь л үхэх шахсан юм шиг санагдана. Эхнийх дээр нь Хүлэг баатрын автобусанд дайруулах шахсан бол сая болохоор 15 метрийн өндрөөс унаж үхэх шахсан. Тэгэхээр түүнийг үхэн үхтэл энэ үхлийн ёр дагах юм болов уу хэмээн бодно. Бас Дементрууд болон тэдний гарч ирэх үед сонсогддог ээжийнхээ хоолойг шүн бүр зүүдлэх боллоо. Харийг л биш шүү. Өршөө гэж ээж нь тэнхээ мэдэн орилсон ч Волдеморт хорон ухаагаар инээсээр түүнийг хөнөөсөн тэрхүү үйл явдлын дуу хоолойг Хари ахаад сонссон билээ. Энэ үйл явдлын дараа Малфой түүнийг шоолж тохуурхдаг нь улам нэмэгдэж харин Рон хар шидийн хичээлийг дахиад Снейп борох юм бол тасалнаа хэмээн боддог. Гэтэл ашгүй ороод ирэхэд Люпийн багш нь нилээн турж эцэж ядарсан боловч эргээ ирсэн байна. Кинон дээр тэд гадаа алхаж яваад ярилцдаг. Харин номд болохоор хичээлийн дараа багш нь Харийг үлдээгээд тэмцээний үеийн явдлыг сонссноо хэлдэг. Харигийн шүүрэн зодоон чууд мод дээр унаж сүйдсэн тухай сонсоод профессор Люпийн нэгэн дурсамжаа хуваалцдаг юм. Люпинийг анх Хогвартсын сурагч болж элсдэг жил зодоон чууд модыг анх тарьсан юм билээ. Тэгээд сурагчид хинэн их биед нь хүрч чадах вэ гэх мэтээр тоглоом зохиож тоглож байгаад нэг хүү нүдээс охлуулангаа алдснаас хойш модонд ойртохыг бүр хоригддаг болж л дээ. За та хэд байна анхаараа даваарай. Энэ зүгээр нэг яриа мэт боловч бас маш учиртай яриа байгаа. Мөн Дементрууд сургууль руу орж чадахгүй болохоор энэ хугацаанд их өлссөн байхаа. Тэд хүний баяр баясгалаар хоололдог учраас Квидичийн тэмцээний үеэр тэр олон хүүхдүүдийн баяр хөөргийг хараад тэсээгүй ороод ирсэн байх гэсэн санааг Хари итгэлж тайвшруулдаг. За гэхдээ Хари маань та галт тэргэнд Дементрийг хөөсөн шүү дээ. Надаа тэр аргаа заагаад өгөл төө. Дараагийн тэмцээн дээр хэрвээ тэ дахиад үзэгдэх юм бол би хөөж чаддаг болох хэрэгтэй байна. Дараагийн Квидичийн тэмцээн дээр дахиад ийм алдаа гаргаж болохгүй гэх мэтээр гуйсаар байгаад багшаараа зөвшөөрүүлнэ. Гэхдээ одоогоор өвчин маань ингээд арай эдгээгүй байгаа учраас дараагийн улирал зааж өгөө хэмээн багш нь амладаг. За ингээд уйл нисэх үзэгдлэр өвлийн улирал руу шилжиж байгаа. За гэхдээ номд 11-р сард Hufflepuff Ravenclaw-тай тоглоод хожигдсон учраас Гриффиндорын багт бас аврагын цомыг хожих найдлага багахан ч гэсэн төрнөө. За 100 сарын баяр дөхөөд хоёр найз нь элдв шалтак хэлэн Харитай үлдэхээр болдог. Ер нь бол өөртөө санаа зовсондоо үлдэж байгаа гэдгийг Хари мэдэх тул дотроо үнэхээр их баярлдаг. Харин дахин Hogsmeade явхад мэдээж Хари маань ахаад л ганцаараа үлдэнэ. За тэр найзуудаа гаргаж өгөөд буцах үед кинон дээр гардагчлан хоёр ихэр гарч ирээд түүнд 100 сарын бэлэг болгон тэнүүлчийн газрын зураг гэх зүйлийг өгдөг. Үүнийг тэд анх 1-р курст хэрэг тарьчаад Филчийн өрөөнд шийтгүүлээд сууж байхдаа хураагдсан онц аюултай зүйлс гэсэн нэртэй шүүгээ байхыг нь хараад тэгээд тэндээс хулгайлчихсан юм байна лээ. Газрын зургийг ашиглахдаа зөвхөн Дүрсгүйтэн гэдгээ баяртайгаар тангаралж байна гэж хэлээд саваага цаасанд хүргэх юм бол газрын зураг тодрон гарч ирэх бөгөөд Дүрсгүйтэж ханлаа гэж хэлэх үед юучгүй алга болж хоосон муутуцаас л үлддэг. Мөн газрын зураг дээр бичиг гарч ирэх үед ноён, солиод, эверт, том тавхайд сүулт нар үзүүлж байна гэсэн бичиг гардаг. За эдгээр нэрийг бас анзаараад аваарай. Энэ зурагт Hogsmeade руу хүрдэг 7 гарц байдаг ба 4-ийг нь л Филч мэддэг. Нөгөө 3-ыг нь огт мэддэггүй гэсэн үг. Нэг гарцынх нь адар саяхан нурчсан учраас одоо ашиглаж болохоо болсон. А нэг нь болохоор зодоон чууд модыг аман дээр нь суулгачихсан байдаг тул огт хэрэгэлдэггүй. За ганцхан үлдсэн гарц нь амтад ван гэдэг дэлгүүрт шууд хүрдэг учраас энэ гарцыг ашиглаарай хэмээн хоёр ихэр Харид тайлбарлаж өгдгөө. За ингээд Хари маань шууд л газрын зургийнхаа дагуу тухайн ганц гарцыг олж ороод харанхуй хонглоор цаг орчим яваад дээшээгээ 200 гаруй шатаар өгсөөд тэгээд нэг юм амтад ван дэлгүүрээр гарч ирж байгаа юм. За кинон дээр хар нөмрөгтэйгээ очдог шүү дээ. Номд бол эхнийхээ явалтан дээр ил гараад хоёр найз дээрээ шууд очдог. Хүүхэд болгон Хариг нөгөө зөвшөөрөлтэй эсхийг нь мэдэхгүй учраас үнэндээ хинч тоохгүй байгаа юм л да. За ер нь бол номон дээр өвөл нэг удаа Hogsmeade руу хавар дахиад нэг удаа явж байгаа. Энэ хоёр явалтын үйл явдлыг өвлийн явалтан дээр нийлүүлээд багцлаад найруулсан байгаа гэсэн үг. Кинон дээр ерөөхдөө найзууд 3 шүүргээд баарны үүдэнд багш нарыгаа хараад тэгээд Harry Potter-ийн нэрийг ярихыг сонсонготой Harry маань нөмрөөд араас нь дагаа орчихдаг шүү дээ. Харин хоёр найз нь орох гэхэд насанд хүрээгүй хэмээн оруулдаггүй. Гэхдээ номон дээр хүүхдүүдийн баар руу орж болдог. Ахс хийвэл цэцгийтэй
шар айраг авч уудаг. Түүнчлэн 3 найз ороод сууж байх үед нь араас нь багш нар орж ирэх ба Харри шар айргаа асган барин ширээн доогуур сандраад нуугдана. Хермиони болохоор гэс шившлэг ашиглаад голд байсан гацуурыг хөөргөөд өөрсдийнхөө ширээний хажууд таглаа тавьчихдаг. Тэгтэл багш нар нь яг хажуудлынхаа ширээн дээр суугаад ингээд найзууд урд хожоод сонсоогүй нууц яриаг сонсгон дэр. Номон дээр гаднаас орж ирсэн багш нар нь бол профессор МакГонагал, Флитвиг, Хагрид тэгээд ид шидийн яамны сайд Фаш нар орж ирж байгаа. Үүн дээр Барны эзэн эмэгтэй нэмэгдэж сууж байгаа. За тэдний ярианаас юуг ойлгож болох вэ гэхээр Сириус Блэк болон Джеймс Поттер буюу Харригийн аав те энэ хоёр бол ёстой үе зайгүй найзууд байсан байгаа. Тэгээд гэрлэх үед нь ч хамт байсан. Харриг төрөх үед бүр загалмайлсан эцэг нь болсон байгаа юм. Волдемортын эзэрхийллийн үед Поттерийнхаа ер нь бол аюулд орсон. Тиймээс итгэлцлийн шид гэх маш хүчирхэг шидийг ашиглаад тэднийг хамгаалах хэрэгтэй болсон. Энэ шидийг ашиглахдаа мэдээллийг нэг хүн хадгалах ёстой байдаг. Түүнийг нь нууц хадгалагч гэж нэрлэдэг. Тэр үед Дамблдорт Поттерийн найзууд дундаас хэн нэг нь урваад мэдээллийг Волдемортод дамжуулаад байна гэсэн мэдээ бол ирсэн байдгаа. Тийм учраас Дамблдор Джеймс Поттерт хандаад би танай нууц хадгалагч болёо гэсэн хүсэл тавьдаг. Гэхдээ Джеймс Поттер Сириус Блэкт үнэнхүү итгэжсэн учраас Блэкийг сонгосон байгаа. Харин энэ шидийг хийснээс 7 хоногийн дараа Харригийн аав ээж хоёр нас барсан юм байна. За энэ тухай багш нар хоорондоо ярихад Хагрид хүртэл анх удаа энийг сонсож байгаа. Тэгээд Харриг авч ноён Дарслигэнд хүргэж өгдөг тэр шөнө Блэктэй таарсан. Блэк бүр Харриг би аваад явъя гэжсэнийг нь сандаг. Мэдээж Дамблдор Харриг энд авчраарай гэсэн үүрэг өгсөн байсан учраас Блэкт өгч явуулаагүй. Гэхдээ Блэк тэгвэл одоо энэ надад хэрэггүй болсон гэж хэлээд нисдэг мотоциклоо Хагридэд өгсөн юм лээ. Хагрид тэр үед Блэкийг тийм муу зүйл хийсэн гэж мэдээгүй байсан учраас хэрвээ би мэдсэн бол алах байсан юм гэд ер нь бол сэтгэлэн барьж чадахгүй нэлээд өвчгөндөг. За тэр өдрийн маргааш нь тэдний бас нэг сайн найз болох Питер Петтигрю гэдэг шидтэн энэ тухай мэдээд гашуунаасаа болоод Блэкийг барихаар очсон гэж байгаа юм. Харин Блэк төрүүлж хөдлөөд тэр шидтэн найзыгаа болон бусад тэр хавьд байсан 12 маглыг хөнөөсөө гэж МакГонагал багш нь тайлбарладаг. Яаж мэдсэн гэхээр гэрчийн мэдүүлгийн үеэр Питер Петтигрю маш чангаар Сириус чи яаж чадаж байна? Лили Джеймс хоёр чинь бидний найзууд байсан шүү дээ гэж ойрлсон гэж байгаа юм. За ийм ерөн чухал яриа болоод тэгээ багш нар шилтгэн рүү буцхуулж гарсны дараа Харри маань ухаан мэдрэл нь орж гарсан. Ер нь бол яаж Хогвартс руу буцаж ирснээ ч мэдэхгүй нилээн самарсан байдаг. Ингээд кинон дээр өвөл дуусч хавар болж буйгаар үзэгдэл солигддог. За номд болохоор Харри маань хин ч яагаад өмнө нь энэ тухай надад хэлээгүй юм болоо гэд гомддог. Мэдээж энэ сэдвээс болоод найзууд нь түүнийг Блэкийн араас өөрөө явахгүй байхыг гуйдаг. Харин Харри маань өөрөө яах ёстойгоо мэдэхгүй нилээн давчтаж өмнө нь Малфойгийн хэлжсэн үг зэргийг санаж Малфой хүртэл мэдчихээд яагаад өөрөө энэ тухай мэддэггүй байсан бол хэмээн нилээн эмзэглэн. Тэгээд Хагрид дээр ядаж очиж ярилцъя гэж шийддэг. Гэтэл очтол нөгөөх нь тус нулимстайгаа хутгалтчихсан сууж байдаг. Яасан бэ гэхээр Малфойн эргээс болоод Багбекийг устгах тухай шүүхэд дуудагдсан байдаг. За ингээд шүүх хурлаар хэрхэн ялж болох тухай сэтгэлээр унахгүй байх тухай найзууд нь ярьж Хагридыг чадхаараа тайвшруулна. Хэдийгээр Хагрид Багбекийг тавиад явуулмаар байгаа ч гэсэн ахиад Азкабаны хоригдол болохоос үнэхээр их айж байгаа гэдгийг хэлнэ. Эндээс улбалан тэнд ер нь ямар мэдрэмж төрдөг, юу болдог тухай найзуудад бас ярьж өгдөг. Удалгүй 100 сарын өдөр болж байгаа. Харри маань бэлгээ задлж байтал дунд нь боотолтой нэг урт зүйл байдаг. Түүнийг задлаад үзвэл Аянга гэдэг нөгөө нэг шин загварын гайхалтай мундаг шүүр байдаг. Хин өгснийг нь хайсан ч ямар ч бичиг загтал байгаагүй. Кинон дээр бол Аянгыг бүр кино дуусахын өмнөхөн Сириус Блэк илгээснээр гардаг шүү дээ. Номонд болохоор шүүрэн сүйдснийг мэдсэн мэд 100 сарын бэлэг болгоод хин нэгэн явуулчихсан байгаа юм. За Рон бол маш их баярлдаг. Харин Хермиони шүүрийг нэлээд айсан байртай харж сэжгэлдэг. За энэ үед Рон Хермиони хоёр бас л нөгөө муур хулганаасаа болоод ахиад мууддаг. Тэгээд орой 100 сарын баярын зоогт очиход багш нар болон өөр бусад үлдсэн цөөхөн сурагч нийлээд ердөө 13хан хүн л их танхимд хоололдог. Хоолны дараа хоёр найз явхад Хермиони үлдчихдэг. Яасан бэ гэхээр Харрид ийм учир битүүлэг бэлэг ирсэн байна гэд санаа зовсондоо МакГонагал багшид ховолчихсан байдаг. Өөрөөр хэлбэл Сириус Блэк ямар нэгэн шившлэг хараал хийгээд илгээсэн байж магадгүй гэж бодож байгаа гэсэн үг. Ингээд МакГонагал багш ирээд шүүрийг нь хураагаад авчихдаг. Хөвгөө
хөвгүүд үнэхээр их уурлна. Ягаад тэгэхээр цоо шинхэн аянгыг задалж шалгаж сүрэл олгоноор нь ингээд задлна гэхээр хөвгүүдэд бол үнэхээр байж боломгүй аимшигтай хэрэг шиг санагдана. За ингээд найзууд ер нь бол дахиад муудаад хоорондоо хэсэг дуурхай болж байгаа. За тэгээ 100 сарын амралт ч дуусч хичээл орж эхэлнэ. Кинонд гардагчлан профессор Люпийн амлсан ёсороо Дементортой хэрхэн тэмцэх тухай Харрид зааж эхэлдэг. Энд Патроносын шившлэгийн тухай тайлбарлаж өгдөг ба хамгийн аз жаргалтай нэг дурсамжтай төвлөрч байж л энэ шившлэгийг хийдэг тухай хэлнэ. Харри эхнийхээ хичээл дээр 3 удаа оролдож үздэг. Шүүрэнд суугаад анх ниссэн үеэ, дараа нь болохоор Квичийн тэмцээнд хожиж исэн үеэ боддог. Гэхдээ ухаан алдаад унчихдаг. Харин 3 дахь удаад болохоор Хогвартст орох болсноо мэдсэн анхны өдрөө төсөөлөхөд багханж болон мөнгөлөг зүйл саванаас нь гарч амжилттай болдог. Энэ оролцлогынхаа үеэр Харри аавынхаа дуу хоолойг анх удаа сонсдог. Тэгээд энэ тухайга багштай хэлэхэд нь багш нь би Джеймсийг мэднэ. Бид найзууд байсан гэж хэлдэг. Тэгмэгц Харри тэгвэл та Блэкийг ч гэсэн мэдхүү гэж асуухад Люпинд энэ асуулт таалагдаагүй бололтой хариулахыг хүсдэггүй. За тэгээд кинонд бол тухайн өдрийн л үйл явдал гарч байгаач үргэлжлүүлэн хичээлсээр 4-7 хоног өнгөрсөн боловч нэмж ахиц юусоо гардаггүй. Харин багш нь болохоор 13 та хүүхэд бүрсгэрч болов Патронос гаргаж байгаа гэдг нь өөрөө маш мундаг хэрэг шүү гэж урамшуулна. За ингээд бүхэл бүтэн сарын дараа нэг юм аянга шүүрийг нь шалгаж дууссан гэд ямар ч асуудал байгаагүй учраас Харрид буцааж өгнө. Харри Рон хоёр маань шүүрээ авчаад Гермионитайгаа сайн дээ гэж бодоод нийтийн өрөөлөгөө иртэл Невил зогсож байдаг. Учир нь нөгөө Сэр Кедоган гэд хаалганы зураг байгаа штэ. Тэр маань нилийн дайлчгаргаар өдөр болго ингээд нууц үгээ солиод байдаг гэсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр нь мэдээж Невил цээжилж чадахгүй бүгднгийн цаасан дээр биччихсэн явж хагаад хаана ихтэй гээчгсэн байдаг. За ингээд хоёр найзын буйнаар дотгошоогоо орно. Харригийн шүүрийг хараад хүүхэд болгон бүчээж үзэж харж тойруулан сонирхож байгаа юм. За тэгээ Рон одоо хангалттай гэд шүүрийг нь өрөөнд оруулж тавихаар дээшээ явснаа удалгүй ойрлно. Яасан бэ гэхээр дааван цус болж урагдаад Скаберс алга болсон байдаг. Харин хажууд нь Хермионигийн муур болох майх хүлтийн үс ноос үлдсэн байна. Муур нь түүний харахыг бариад идчихэж л гэж бодох ба үүнээс болоод хоёр найз үүр дэвлэрхээргүй муудсан мэд Харрид санагдлаа. Кинон дээр энэ тухай хоёр найз маань зүгээр хоорондоо яриад маргалдаад нэг айхтар тийм муудсан юмгүй хамт явж байгаагаар гардаг. Тэгээд Хагрид дээр очиод Багбекийг цаазаар авах болсон тухай шууд хэлээд энэ сэдв шулуухан ингэж гараад ерөөхдөө ахин дахин бол гараад байдаггүй. Номд болохоор шүүх хуралдаа яваад, шүүх хуралдаа ялагдаад, дахиад давж заалтахаар яваад гэх мэтэр нилээн хид удаа давталцтайгаар гардаг. За үүний дараагаас номыг нилээн товчлсон гэхүү зарим олон үйл явдлыг нэгтгээд нилээн дажгүй болгоод өөрчилчихсэн байдаг. Харри маань нөгөө газрын зургийг харж байгаад үхсэн гэд байсан Питер Петтигрювийн нэр явж байхыг хардаг. Ингээд гайхан харанхуй коридороор хайж яваад профессор Снейптэй таарч араас нь профессор Люпийн гарч ирээд газрын зургийг Люпийн аваад явдаг шүү дээ. Тэгээд Харрид бас лекц уншдаг те. Ийм аюултай үед ийм зүйл авч явж болохгүй шүү дээ. Чиний амийг эцэг их чинь өөрсдийнхөө амиар аварсан. Тэгэд чи ийм хариуцлагагүй байж болохгүй энтергээд. Гэтэл Харри маань наад газрын зурагч нь худлаа юм бэ лээ. Үхсэн хүний нэр гарч исэн гэж профессор Люпин ч маш сонирн болоод дуусч байгаа те. За номд бол маш дэлгэрэнгүй өөр үйл явдлууд ч гэсэн ингээд цухас гарч байгаа. За жишээлбэл Гриффиндор Рейвенклогийн багтай бас тоглодог. Энэ үед эсрэг багийн хайгч нь Cho Chang хэмээх 4-р дамжааны охин байгаа тухай ахлагч Вуд нь хэлдэг. Тэмцээний өмнөх бэлтгэлийн дараа Харри Ронд аянгаар нисэж үсгийг зөвшөөрч тэд харанхуй болтол тоглоод тэгээд шилтгэн рүү буцаж явах үед харанхуйгаас хоёр нүд гэрэлтэж харагддаг. Харри маань ихэд очиж айх үед Рон саваагаараа гэрэл тусгавал тэр нь майг хөлт байдаг. Мэдээж хэрэг Харри маань тэр хоёр нүдийг хараад үхлийн ёр байна гэж айсан байгаа. Гэсэн ч энэ удаад ч бас Ронд хэлэлгүй өнгөрч байгаа юм. За маргааш нь тэмцээн болоход Харри анх удаа Cho Chang хэмээх тэр охиныг харах бөгөөд номд бичихтэй. Тэр багийнхаа ганц эмэгтэй тоглогч бөгөөд Харригаас бараг 20 см намхан Юрбусын царайлаг байсан тул Харригийн зүрх өөрийн ирэхгүй хүчтэй бэлгэллээ гэж бичсэн байдаг. Энэ дүрийг маань кино үзсэн хүмүүс мэдээж мэдж байгаа. Бас л Седрик Дигоритэй адилхан 4-р анги дээр нилээн тод гол дүр болж гарч ирж байгаа те. Тэгэхээр 3-р бат дээр нь ингээд урьдчилаад танилцуулж ийн гэсэн үг. За тэмцээний үеэр Чо ер нь бол Харриг дагаад салахгүй нилээн сайн нисдэг гэдэг нь бол мэдэгдэнэ. Гэхдээ Харри маань гайхамшигтай аян химээх шүүртэй учраас түүний хурдыг үнэндээ барахгүй ингээд Гриффиндор маань ашгүй нэг юм хожино. Тэгээд баяраа тэмдэглээд шүн болтол нийтийн өрөөндөө шоудаад
МакГонагал багштай загнуулаад тарцгаадаг ба харин шүн дунд хин нэг нь орилох дуунаар бүгд сэрцгэн. Орилсон хүн бол Ром байх бөгөөд орныхонд иргэд гарцаагүй хутга барьсан Сириус Блэк зогсож байсан гэж гэрчлэн хэлдэг. Хин ч итгэхгүй байсан ба МакГонагал багш нь ахаад л тэднийг унтахгүй үргэлжлүүлээд шоводад байна хэмээн бодоод ороод ирэхэд Рон айчгсан зогсож байдаг. Тэгээд багштай харснаа хэлээд хаалганы хөрөг болох Сэр Кедуганаас асуултаа гэж хэлнэ. Гэхдээ Сэр Кедуган үнэхээр л хин нэгнийг оруулсан гэдгийг хэлдэг. Учир нь тэр хүнд 7 хоногийн нууц үг биччихсэн цаас байсан бөгөөд бүх үгээ уншиж өгсөн тул хоруулахаас өөр арга байгаагүй гин. За ингээд багш нь маш ууртай орж ирээд ямар тэнгэн нууц үг бичсэн цаасаа гээчихсэн юм бэ гэд асуусан чинь мэдээж Невил маань гараа өргөнө. Энэ удаа Сириус Блэк ахиад л зогцсон байдаг. Яагаад Харийг шууд алаагүй юм бол? За Ронтой андуурсан гэхэд Роныг алчаад Харийг алахад амжих байсан шүү дээ гэх мэтэр хүүхдүүд ярилцсан. За энэ явдлын буйнаар Рон маань Харигаас огт хамааралгүйгээр олны анхаарал дүртэж асууж сонирхсон хүүхэд бүхэнд тэр шөнийн явдлыг ярьж өгдөг боллоо. Мэдээж Невил маань загнуулж насаараа Хогсмид явах эрхээ асуулдаг. Бас эмээгээсээ нүргэлдэг захиа авна. Энэ үеэр Хагрид хоёр найзыг гэртээ урих бөгөөд Хермиони ганцаардаад хид удаа ирж уйлсан тухайн хоёр найзад хэлдэг. Ер нь бол шүүр харах зэргээс илүү найз нөхөд илүү шүү гэдэг сургамжийг тэр хоёрт хэлнэ. За бас Багбикийн шүүх хурал удахгүй болох гэж байгаа бөгөөд Хермиони түүнд туслах хид хідэн баримт материалыг олж өгсөн гэдгийг хэлдэг. Манай хоёр залуу харин шүүр энтрийнхээ асуудлаас болоод Хагридад туслах ёстой гэдгээ бүр мартчихсан явж байсан гэдгээс санаад дотроо үнэхээр их гимшнэ. За номон дээр удалгүй ахиад Хогсмид явах болж байгаа юм. Хаврын явалт гэсэн үг. Хермиони маань ер нь юм ярихгүй найзуудтайгаа муудчихсан байгаа ч гэсэн Хари дээр ирээд хэрвээ энэ удаа нууцаар Хогсмид руу явах юм бол МакГонагал багшид газрын зургийн тухай хошин өргөн шүү гэж хэлдэг. Харин Рон үүнийг нь үл тоогоод Харийг уруу татсаар байгаад энэ удаа Хари далдын нөмрөгтэйгөө Хогсмидэд зугаална. Уг нь бол хоёр найз өмнө нь орж үзээгүй зөндөө мухлаг тэргүүтнээр орж зөндөө сонирхолтой зүйл үзээд хамгийн сүүлд нь орилоо аваахаг үзэхээр очиж байгаа юм. Мөн Рон хэлэхдээ энэ орилоо аваахаараа хийн ч орж байгаагүй. Фред, Жорж хоёр өчнөө янзаар орцгаарц хайгаад ерөөсөө олоогүй тухай хэлдэг. Харин энэ үед өвлийн Хогсмидийн явдалд гардаг шиг Малфой хоёр найзтайгаа гараад ирдэг. За кинонд засаар болгож өгдөг бол номд муухай өмхийн үнэртэй шавар аваад тэднэлүү шиддэг. Гэхдээ Хари энд нэг алдаа гаргадаг нь юу вэ гэхээр дайснуудынхаа нэгийг дэгээдэж унгах гэж байгаад нүмергэн доошо тээглээд толгой хэсэг нь үзэгдчихдэг. За үүнийг мэдээж Малфой хараад цухтаагаад явчихдаг. Айсандаа биш харин Харийг харсан учраас ховлох гээд явж байгаа гэсэн үг. Тийм учраас Хари маань Малфойоос төрүүлж буцах хэрэгтэй болоод хаамаг хөлсөө гартал яарангуудаг. Дөнгөж нууц гарцаараа гарч ирмэгц профессор Снейп түүнийг тосоод гараад ирдэг. Азар гарцаар гарч ирснийг нь хараагүй учраас Снейп мэдхгүй өнгөрдөг. Гэхдээ Харигийн хөлөрсөн дух, айгалсан байдал зэргийг сэжиглээд өрөөндөө байцаахаар аваад явна. Мэдээж хэрэг Хариг их зантай, бусад хүмүүс түүний амийг хамгаалах гад байдгаараа хичээж хахад өөрөө баатарлагаар тэнэж явна гэдэг нь үнэхээр л яалтахгүй эцгийгээ дуурайсан ийм ихэрхүү амтан байна хэмээн янз янзын хорон үгээр идэж эхэлдэг. Эцэг чинь найз нөхдөө тойруулаад жаахан кивидж тоглолцдгоороо гайхуулж бардамнаж алхахдаг л амтан байсан энтэр гэд хэлэхээр Хари маань тэсэлгүй амаа тат гэж босож ирээд аав маань тийм байгаагүй гэж өөдөөс нь хашгирдаг. Уг нь бол аавынхаа яг ямар байсан гэдгийг сайн мэдэхгүй шүү дээ. За тэгэж байгаад халаасаа шалгуулад тэнүүлжийн газрын зураг гарч ирэхэд профессор Снейп янз янзаар түүнийг нь шалгаж үздэг. За сая ярьсан бүх үйл явдлыг товчлоод ерөөхдөө Питер Петтигрювийн нэрийг хайж явж агаад сургуулийн хонгилд профессор Снейптэй тааралцдгаар кинон дээр найруулчихсан байгаа шүү дээ. Тэр хэсэгт гардагтай яг адилхан газрын зураг дээр ноён солиод ивэрт том тавхаад сүулт нар байна гэж агаад унжуу хамраа бусдын хэрэгт битгий дүрээдээ. Ийм тэнэг амтан яаж профессор болсон байна гэх мэтэр дооёосон үгс нэг нэгээрээ гарч ирдэг. Энэ үед Снейп ханан зоохондоо дайр шидээд яагаад ч профессор Люпинийг дууддаг. Дөлн хуйлран эргэлдэж байгаад дүрс болон хувраад профессор Люпин гараад ирнэ. За түүнд газрын зургийг үзүүлээд энэ юу болох талаар та мэдхүү. Би сурагч Харри Поттерос энийг олсон юм. Зохиогчоос нь авсан юм шиг санагдаад байна. Энтэр гэдэг үгнүүдийг хэлдэг. Гэтэл профессор Люпи нилээн бодож ирсэн нь энэ зүгээр л унших гэж оролцсон хүмүүсээ доромжилдаг цаас юм шүү. Зонко гэд нөгөө тоглоомын дэлгүүрээс авсан байхаа гэж хэлдэг. Тэ чи энэ дээр гарч байгаа хүмүүсийн нэрийг мэдхүү гэд Харигаас асуухад Харри үнэхээр мэдэхгүй учраас мэдэхгүй л гэж хэлнэ. За гэтэл энэ үед Рон гаднаас гүйж орж ирээд би эдгээр зүйлсийг Хогсмид явахдаа Харри давчирч өгсөн
юм аа энтэр гэд хотлоо хэлнэ. За энэ мөчийг дайлимдуулаад Люпин өнөөх газрын зураг Снэйпээс салгаж аваад ингээд бүх зүйл ер нь ойлгомжтой боллоо шүү дээ хэмээн хэлээд хөвгүүдийг дагуулад гарчихдаг. Харри Рон хоёр ч маш их гимшиж Хермионитэй таарад түүнийг загнах байх таа гэж бодтол өөдөөс нь нэг цаас үзүүлдэг. Энэ нь болохоор Багбикийг цаазаар авах болсон тухай захидал байдаг. Ингээд энэ гунигтай мэдээ найзуудыг маань буцаад эвлэрэхэд хүргэнэ. Бас Хагрид энэ мэдээг сонсоод нүрээ нусны альчуураар дарж уйлж явахыг нь харсан Малфой түүнийг шоолж доромжилж байхыг нь хараад Хермиони түүнийг очиж алгаддаг. Харин энэ нь бол кинон дээр цаазаар авахын өмнөхөн Хагридийн байшин явж байх үедээ цогтгоор өөрчлөгдсөн байгаа. Квичийн сүүлийн тэмцээн болох гээд Слизерин болон Гриффиндорын сурагчдын хооронд нэлээд маргаантай өдрүүд өнгөрч байлаа. Өмнөх шөнө нь Харри хар дарж зүүдлээд босохдоо гадаа нугын дээгүүр майг хөлд нөгөөх үхлийн ёртой хамт гүйж байхыг хардаг. Хэрвээ энэ үхлийн ёр мөн л юм бол зөвхөн Харри Поттерт харагдчих ёстой. Гэтэл майг хөлд түүнийг хараад хамт явж байгаа нь үнэхээр хачиргалтай санагдана. Мэдээж үхлийн ёрыг харчихсан учраас маргаашийн тэмцээн дээр дахиад л асуудал гарах үедээгээд Харри маань үнэхээр их санаа зовно. За ямар ч байсан маргааш нь тэмцээн эхэлж үнэхээр өрсөлдөөнтэй болж өнгөрнө. Учир нь юу вэ гэхээр Слизерин 200 оноогоор тэргүүлж байгаа. Харин аврагын цомыг авахын тулд Гриффиндор тэднийг багадаа 200 оноогоор хожих ёстой юм. Харри Снэйчийг барьлаа гэхэд 150 оноо авна. Тэгэхээр багадаа бусад тамирчид 60 оноо авахаас нааш Харри Снэйчийг барьж болохгүй. Бас нөгөө багийнхандаа бариулж болохгүй. Тийм учраас их л бодож тоглох хэрэгтэй байв. Энэ тэмцээнээр Слизерны баг үйлдэл бүрдээ булхайцаж муухай тоглосоор ихэнх оноогоо торгуулийн цохилтонд алдчихдаг. Харри ч эцэст нь Снэйчийг барьж 7 жилийн дараа анх удаа Гриффиндор Квичийн аврагын цомыг гардан авнаа. Харригийн хувьд цомоос илүү дотроо юу ботсон бэ гэхээр Малфойын Багбигт хийсэн зүйлийн төлөө түүнийг үнэхээр л хожих хүсэлтэй байсан. Хагрид маань энэ явдалд үнэхээр их баярлнаа. Ахлагч Вуд уйлна, профессор МакГонагалч дутахгүй чанга уйлна. За энэ мөч болвол ахаад Дементортой таарах үедээ маш сайхан патроноос гаргаж чадах үз тийм гоё аз жаргалтай мөч байна гэж Харри маань дотроо боддог. 6 дугаар сарч болж зуны уран дулаанд хүүхэд бүрийн сэтгэл баясна. Гэвч тэр сайхныг мэдрэх завгүй шалгалтандаа бэлтцгээж байлаа. Найзууд эхнээс нь бүх шалгалтаа өгч хамгийн сүүлд мэрэг төлгийн шалгалт өгөх ба хүүхдүүд нэг нэгээрээ ороход хамгийн сүүлд нь Харри Поттерыг дуудана. Болор бөмбөлгөөр ирээдүг толдох шалгалт өгөөд яг гарахын өмнө профессор Трелони гинэт өөрчлөгдөн маш хахир дуугаар энэ явдал өнөөшн болно хэмээн хэлдэг. Профессор Трелони хэвийн босныхан дараа Харри та сая надад ингэж хэллээ гэж хэлдэг. Гэсэн ч профессор би юу гэж тийм зүйлийг зөгнөж чадах билээ дээ. Зүгээр л төр зур зүрмэглчихсэн байна гэж аавна. Энэ тухай найзуудтай хэлэх гээд иртэл муу мэдээ хүлээж байна. Багбикийг орой нарж арахаар цаазаар авах гээд Зандалчин болон Яамны сайд Фааж нар ирсэн гэдгийг дуулгалаа. Ингээд гурван найз хар нөмөргөө өмсөд Хагридийн гэрт очино. Кинон дээр нөмрөггүй зүгээр яваад очиж байгаа. Гэхдээ Сириус Блэкээс болоод хүүхдүүд гадуур явах хориотой байгаа учраас номон дээр хар нөмргөө өмсөд явж байгаа юм. За тэд Хагридийг тайвшруулсныхаа дараа Скаберсыг тэндээс олдог. Тэд гарахгүй удаад байсан тул чулуу шидэж сануулдаг нь номон дээр огт гардаггүй. Өөрөөр хэлбэл кинонд илүү гоё дүрслэж үзүүлсэн тийм хэсэг байсан. Ингээд хүүхдүүд нөмрөгтөө багтаж ядаад шилтгэн рүү маш удаан явж байх зур сүх хэсэг рүү буух чимээ гараад Хермиони маань итгэж ядан дуу алдана. Гэвч хүүхдүүд буцаас өөр арга байхгүй. За кинонд Скаберс галзуурсан мэт тийчгнэж байгаад эзнийхээ хурууг хазчаад зүхтдаг. Харин номд яг тэгээд галзуурч байх үед нь хажууд нь майг хөлд гараад ирдэг. Хермиони ч майг хөлтийг хараад Роноос айгаад ер нь бол цаашаа яваа гэд орилсон боловч харамсалтай нь хожимдож Скаберс гараад зүхтчихдаг. За ингээд кинон дээр гардагчлан Рон Скаберсыг барьж авах үед аврах том хар нохой гарч ирээд түүнийг чирэн авч зодоонч уд модны доорх нүх рүү яваад орчихдог. Манай хоёр болохоор хэрхэн орхоо мэдэхгүй бас тусламж дуудаад явчих гэхээр цаг алдаж Роныг хайж явж чадахгүй тэндээ бултаад ерөөхдөө орилоод тусламж гоо хашгирч байтал майг хөлт мөчөр доогуур нь ороод уд модны их бийд сарвууга хүрэхтэл мод чимээгүй болоод хөшчихдөг. Хермиони бүр муураа хараад гайхаж орхидог ба харин Харри түүнийг хар нохойны найз болохоор мэтгээс яах вэ гэж хэлээд өмнө нь тэр хоёр шөнө хамт явж байхыг нь харсан гэдгээ хэлдэг. Кинон дээр манай хоёр өөрсдөө уд мод руу ордог шүү дээ. Агс хийвэл Хермиони бүр нисэлтэн дундаа
Харийг гараас нь бариад нөхрөө шидэж мэдээд идэгтэй. Тэр жоохон панаалтай болцсон юм шиг санагддаг. За ингээд хоёр найз майг хөлтийн араас явсаар байгаад ирсэн газар нь орилоо овоохоо байлаа. Тэд Роныг олж уулзсан ч өнөөх хар нохой нь орогдол Сириус Блэк байлаа. МакГонагал багшийн хичээл дээр заасан шиг Сириус Блэк бол анимаг байсан гэсэн үг. Сириус Блэк уг нь хүүхдүүдийн савааг нь бүгднгийн булаагаад авдаг. Гэтэл Хари эцгийг минь асуу учраас чамайг өршөөж чадахгүйгээд нүцгэн гараараа дайраад Блэкийг унгаад тэгээ найзууд нь бас араас нь оролцож ноцолдоод майггүй тарин Блэкийн талд тусалж савааг нь ийш тийш нь авч шидэл. Ер нь бол нилээн хэсэг тэмцэлдчихэж саваануудаа буцаагаад авдаг. Харин Сириус Блэк чи бүгдийг мэддэгсэн бол намайг сонсол доо. Сонсохгүй бол ойлгохгүй үлдсэндээ харамсан шүү гэж тулган хэлнэ. За Хари эхэндээ юу ч мэдхийг хүсдэггүй. Ер нь бол хөнөөхийг л хүсэж байгаа. Гэвч чадахгүй хөшин зогссоор байдаг. Гэтэл энэ үед хөлийн чимээ гарч гаднаас өөр нэг хүн орж ирсэн нь профессор Люпин байна. Тэр ахаад л хүүхдүүдийн савааг шившлэгээр булаан барьж авдаг. Дараа нь Сириус Блэкээс хачин жигтэй ойлгомжгүй зүйл асууж байснаа тэр хаана байна гэж асуухад Сириус Блэк Роны зүг хуруугаараа заана. Хари үнэхээр юу ч ойлгохгүй байсан тул юу болоод байгаа юм бэ хэмээн багшаасаа асууна. Люпин Блэкийг босгоход тусалж халуун дотноор тэврэлдэх үед Хермиони энэ бүх хугацаанд Люпин түүний хамтрагч байжээ хэмээн ойлгоод Люпинийг хүн чон гэдгийг нь бүгдэд зарлан тунхаглана. Мэдээж тэр онц сурлагатай учраас Снэйп багш нь хар шидийн хичээл дээр хүн чонын тухай хичээл орох үед Люпинийг мэдсэн байж. За тэгээ хүүхдүүд бөө юм болоод Люпин багштай урам хугарах үед багш нь жаахан ч гэсэн зай өгөөчтэй тайлбарлая гэж гуйдаг. Кинон дээр бол яг араас нь профессор Снэйп орж ирээд үйл явц нэлээд хурдан болж өнгөрдөг. Гэхдээ номд энэ хэсэг бол нэлээд дэлгэрэнгүй яриа хөөрөөтэй өрнж байгаа маш олон зүйлийн учир зангилаанууд энд тайлагддаг учраас заавал энэ хэсгийг ярих гэж бодож байна. Профессор Люпин хүүхдүүдийн савааг хөл хөлдөнд боцож шидээд за одоо зэвсэггүй болсон болохоор сонсоод өгөөч ээ гэж гуйна. Хари хэрвээ та хамтрагч биш юм бол бидрийг энд байгааг яаж мэдсэн юм бэ гэж асууна. Харин багш нь газрын зургаа харсан гэж хэлнэ. Та яаж ашиглахыг нь мэддэг юм уу гэж Хари асуулаа. Үнэн дээр бол мэдхээс ч яах билээ. Учир нь газрын зургийг зохиосон хүмүүсийн нэг нь бол Люпин. Тэр бол Солиот. Профессор Люпин оройжин газрын зургийг харж л дээ. Гурван найз Хагридинд очихыг ч бас тэндээс гарахыг ч харсан байгаа юм. Гэхдээ очихдоо тэд гуруулаа байсан бол гарахтаа дөрүүлээ болсон гэж байгаа. Гэтэл нэмээд бүр Сириус Блэк гарч ирээд тэр дөрийн хоёрыг нь авч явсан гэж ярина. Гэтэл хүүхдүүд эсэргүүцэн те бид нар гуруулаа л байсан шүү дээ. Та юу яриад байгаа юм бэ? Юун дөрүүлээ гэдэг байгаа юм бэ гэж. За гэтэл энэ үед Блэк тэсгэл алдаад наад дөрөвд хүн чинь бол шидтэн анимаг Питер Петтигрю гэж хашаарна. Өөрөөр хэлбэл Роны харах болох Скаберс нь энгийн харах биш шидтэн Питер Петтигрю гэж тэр хоёр хэлж гин гэсэн. Гурван найз яг үнэндээ итгэдэггүй энэ хоёр чинь галзуурсан байхтай гэсэн маягтай уучраа олохгүй хэсэг мөнгөнлээ. Хермиони ч хичээлээ сайн хийдэг учраас анимагийн талаар хичээл орох үед сайн судалсан байна л да. Сүүлийн 100 жилийн турш ердөө 7хон анимаг байсан бөгөөд тэр дунд Питер Петтигрю гэдэг нэр байгаагүй учраас итгэхгүй байна гэж хэлдэг. Мэдээж 12 жилийн турш ганцхан Питер Петтигрюг зүйл дуусгахын тулд хүлээж амьд үхтэл мэт өнгөрөөсөн Блэкийн хувьд Роны харахыг юу юугүй л хөнөөчхмөр байдаг ч эхлээд хүүхдүүдэд тайлбарлаж харуулахгүй болвол дараа нь ямар ч нотлох баримтгүй болчихно шүү дээ гэж хэлээд профессор Люпин түүнийг тайтгаруулна. Ингээд профессор Люпин ярьж эхэллээ. Бүх зүйл ерөнхийдөө профессор Люпинээс болж эхэлсэн. Тэр баг бахта хүн чонд хазуулчихсан юм байна. Тухайн үед сайн юм там байгаагүй учраас сардаа нэг удаа аратан болон хувирдаг байсан ба Хогвартст сурах тухай мөрөөдөгч аргагүй байсан. Харин Дамблдор захирал байсан учраас түүнд арга сэдэж орилоо овоохоог барьж байгуулад бас ийшээ хэнийг ч оруулахгүй тулд аман дээр нь зодоончууд модыг суулгасан байгаа юм. Одоо цагт болохоор Снэйп шинэ уусмал бүтээж түүнийх нь буйнаар чон болохоосоо 7 хоногийн өмнө уусамлыг уугаад хэдийгээр биеийн чон болж хувирахч гэсэн оюун санаа нь хүнээрээ үлддэг болсон тул сар бууж хувирч дуустлаа тайван хөвтөж байгаад өнгөрөөдөг болсон юм байна. Хүн чон болж хувирах нь маш хэцүү байдаг бөгөөд өөрийн ухаангүй болж эргэн тойронд байгаа зүйлсээ хазаж маажилж өөрийгөө ч хазаж уйлах тул эргэн тойрны оршин суугчид энэ чимээг сонсоод орилоо овоохоог сүнстэй хэмээн ярьдаг болсон юм байна лээ. Люпиний хувьд сургуульд ороод 3-3 сайн найзтай болсон бөгөөд түүний хувьд хамгийн жаргалтай хэсэг нь энэ байсан. Тэдгээр найзууд нь Харигийн аав болох Джеймс Поттер, Сириус Блэк мөн Питер Петтигрю. Эхэндээ мэдээж сар бүр алга болдгийг нь найзууд нь анзаардгүй байсан. Люпин ч гэсэн хэрвээ хүн чон болдог гэдгийг нь мэдчихвэл
болвол найзгүй болчих бах та гэж айдаг байж. Гэсэн ч эцэстээ найзууд нь яг л Хермионы шиг анзаараад мэдчихсэн байдаг ба харин найзыгаа болол орхиогүй. Ингээд 3 жилийн турш найзыгаа ганцаард болохгүй гээд хэрхэн анимаг болохыг оролдож сургуулилсан байгаа юм. Эцэст нь 5 дугаар дамжаанд байхдаа бүгд анимаг болон хувирч чадсан. Хүн чоны хувьд хүндэл аюултай болохоос амтнд гайгүй байдаг учраас найзууд нь хар нөмөргөө нөмөрч уд модны дэрэгдүүр өнгөрөөд дараа нь хувирцгаагаад тэгээд дөрүүлээ хамт байдаг болсон байгаа. Бүр цаашлаад шүн оройн цагаар амтныхаа дүрээр гарч тосгоноор зугаалж үнэхээр их хөвгчлөлтэй цаг хугацааг өнгөрөөсөн. Сириус Блэк бол том тавхад, Джеймс Поттер эверт, Питер Петтигрю бол сүүлт. Мэдээж профессор Люпин бол ноён солиод. Тэгээд тосгоноор зугаацчихсэн үеэсээ санаа аваад тэнүүлчийн газрын зургийг анх зохиож бүтээсэн байгаа юм. Ер нь бол профессор Дамблдор 3 сурагчаа анимаг болж хувирсныг мэдээгүй. Люпин ч гэсэн итгэлийг нь алдсан юм шиг санагдаад хэлж чадаагүй гэж байгаа юм. Сүүлд Сириус Блэк шилтгэн нэвтэрснийг сонсоод профессор Люпин Дамблдорт хэлмээр санагдчихсэн ч гэсэн ер нь бол чадаагүй. Гэхдээ ганцхан хүн сэжиглээд байсан. Тэр нь бол мэдээж профессор Снейп. За энэ ярианы үеэр Сириус Блэк профессор Снейпийг Хогвартсын профессор болсон гэдгийг дуулаад доогтой инээмсэглэнэ. Ерөнхийдөө 4 найзыг элдв юм хийж явдгийг нь Снейп л араас нь мөрдөж элдв хэрэгт нь хошуу дүрээл явдаг байсан юм шиг байгаа. Тэгээд нэг удаа Люпинийг зодоон шууд мод руу явж байхыг нь Снейп харчихсан юм байна лээ. Харин тэрэндэн Сириус Блэк зэвүүцээд Снейпт хэрвээ урт цаваагаар уд модны их биед нь хүрэх юм бол дотгошоо орж болно гэж хэлээд ерөнхийдөө хүн чон руу оруулчихсан байгаа юм. Хүн чон чинь хүнд хамгийн аюултай Снейп сурагч байсан учраас ер нь бол үхэх байсан гэсэн үг. Гэтэл Джеймс Поттер үүнийг аюултай гэж үзээд амь насаараа дэнчин тавин байж араас нь хонгил руу ороод тэгээд Снейпийг аварсан юм байна лээ. Өмнөх ботод профессор Дамблдор Харрид хэлэхдээ аав чинь профессор Снейпийн амийг аварсныг уучлж чаддгүй маа гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ маань бол ийм үйл явдал болсон гэсэн үг. За энэ түүхийг ярьж байх үед яг тийм гэсэн хүйтэн хоолой ард нь гарнаа. Гэтэл Харригийн хар нөмөргийг нөмөрчихсөн Снейп ороод ирчихсэн байдаг. За профессор Снейп бол ер нь юу ч сонсохыг хүсдэггүй. Тэр Люпинд хандыг нь найруулж өгөхөөр өрөөнд нь ороод тэнүүлчийн газрын зураг нээлттэй байхыг нь хараад юу гэдгийг нь ойлгосон байдаг. Ингээд тэдний араас ирсэн ба хинд ч боломж олголгүй саваагаа ашиглан бүгдийг захирч эхэлнэ. Мэдээж хэрэг Люпинийг хамсаадан гэж бодож байгаа учраас орилоо овоохоноос гармагцаа тэр хоёрыг дементоруудад өгч үнсүүлнэ хэмээн бахархалтай тунхаглана. Гэвч Харри энэ мөчөд хаалгыг нь таглан урдан зогсоно. Профессор Снейп өөрийнх нь амь насыг аварч байхад замаас зайл хэмээн орилох бөгөөд Харри харин саваагаараа тохирч Снейп ч хан мөргөн ухаан алдаж унана. Мэдээж хэрэг Харри нөгөө хоёрт бүрэн итгэсэн хэрэг биш. Гэхдээ зүгээр л үннийг мэдэх хүсэлтэй байсан тул ийм шийдвэр гаргасан. За тэгээд гол ажилдаа орцгоё гэд Роноос харахаа өгөхийг гуйдаг. Роны хувьд хайртай амьтан нь тийм учраас тэр эргэлзээд ер нь энэ дэлхий дээр өчнөө харах байхад бас Блэк Азкабаны шоронд байсан атлаа яаж Скаберс гэдгийг мэдсэн юм бэ хэмээн чухал асуултыг асууна. Кинон дээр бол энэ тухай бүр дурддаг ч үгүй те. За учир юу гэхээр ичди амны сайд Фаж өнгөрсөн жил шоронд шалгалт хийхээр очихдоо Сириус Блэкт уншижсэн сонингоо үлдээсэн гэж номын ихэнд гардаг юм. Харин тэр сонин дээр юу байсан бэ гэхээр Роны гэр бүлээрээ Египтэд ахуулсан зураг байсан. Өөрөөр хэлбэл Роны мөрөн дээр Скаберс хархан сууж байсан ч Сириус Блэк түүнийг хараад шууд Питер Петтигрю байна гэж таньсан байгаа юм. Мэдээж найзаагаа харах болж хувирахыг өчнөө харж байсан хүний хувьд шууд хараад таньсан бөгөөд Роныг Хогвартст сурдаг гэж тэр мэдэн дээр нь бичсэн байсан учраас Харри ч бас тэнд сурдаг шүү дээ гэж Сириус Блэк ботсон байгаа аахгүй юу? Яагаад ноён Уизли хатагтай Уизлийг тэг ярьж байхдаа хэлжсэн те. Блэк орохоос өмнө тэр Хогвартст байгаа гэд үглээд байсан гэд. Тэр бол Харри байгаагүй Питер Петтигрю байсан байх нь байна. Зураг дээр ч тэр амьдараач тэр Скаберсийн урт талынхан сарвооны нэг хуруу байхгүй. Сириус Блэк үнийг юу гэж тайлбарласан бэ гэхээр тэр шөнө Питер Петтигрю хүмүүс сонсогдохоор зориуд чангаар Лили Джеймс хоёроос Блэк урвчихсан юм шиг тийм үгийг гүтгэж хашгираад өөрийнхөө нэг хурууг тастаж үлдээгээд тэгээд саваагаа дэлбэлээд тэр орчимд байсан бүх хүнийг алж орхисон байгаа юм. Өөрөө болохоор харах болж хувираад муу усны нүх рүү зугтсан болж таарч байгаа юм. Мөн тооцоод үзэх юм бол Скаберс яг 12 жилийн турш Роны гэр бүлтэй амьдарсан бөгөөд Блэкийн шоронгоос сулагдсныг дууснасаа хойш турж эцэж эхэлсэн гэж профессор Люпин
маш гоё дүгнэлтийг хэлнэ. Гэсэн ч Рон итгэхгүй энэ бол майг хөлтөөс болсон хэрэгээ. Майг хөлт ирснээс хойш л харах маань эцэж турж эхэлсэн гэж өмөөсөрөөдөг. За харин Сириус Блэк муурыг их ухаантай гэж магтдаг ба майг хөлт Скаберсыг анхаарад л харах биш гэдгийг нь мэдсэн байгаа юм. Бас Блэкийг анхаарад л нохой биш гэдгийг нь мэдсэн гэсэн үг. Тийм учраас Сириус Блэктэй ойлголцоод дараа нь түүнд туслахаар шийдээд тэгээд Скаберсыг зууж авчирч өгөхийн тулд байнга оролдлого хийжсэн гэсэн үг. Бас нөгөө нийтийн өрөөний нууц үхтэй Невилийн цаасыг майг хөлт авчирч өгсөн байдаг. За кинон дээр бол манай майг хөлтийн тухай тийм их гардаггүй. Гэтэл номон дээр бол маш чухал үүрэг оройлтой дүрэн исэн байна. Бас нэг сонирхолтой нь Скаберс ер нь бол мэдээд майг хөлтөөс цухтаагаад байсан. Тэгээ ер нь бол эвгүүтчлээ гэж мэдэн гутаа сүүлийн удаа тэр хүнжил дээр зориуд өөрийгөө хазаж цус гаргаад тэгээ зугцсан байгаа юм. Бас л залтай мод хуучин шүү те. Хари маач гэсэн энд эцэг хүртэл эргэлдэж байгаа юм. Мэдээж тэр зугтсан штэ. Учир нь эцэг их шиг минь алчин гэж бодож байгаа юм чин цухталгүй яах юм гээд Питер Петтигрю гөмөөрн. Гэтэл Сириус Блэк нэг зүйлийг хэлдэг. Уг нь бол тэр нууц хадгалагч мөн байсан. Гэхдээ нууц хадгалагч болох магадлалтай хүн гэдэг нь нэлээд тодорхой учраас Волдемортыг зориуд төөрүүлэхийн тулд Питрийг аав ээжийнх нь нууц хадгалагч болгоод сольчихсан юм байна лээ. Гэтэл нөгөөх нь гайвалж урваад эсэргээрээ найзуудаа алуулчихсан. Бас эцсийн мөчөд бурууга Блэкт тохоод зогцсон байгаа юм. Ингээд Люпин за одоо энэ бүхэн хангалттай ерөөсө харуулъя гэд эцэст нь нэг юм Скаберсыг хүн болгон хувиргаж байгаа. За энд бол маш олон чухал зүйлсийг хоорондоо ярилцсныг та нар сонслоо. Бас нэг хүүхдүүдийн сонирхож байсан асуулт нь Сириус Блэк хэрхэн шоронгоос цугцсан юм бэ? Азкабанаас бол өмнө нь хинч оргож цухтааж байгаагүй. Сириус Блэк анхных нь хүн байсан. Тэгэхээр Блэкийн хувьд хэргийн буруутан биш гэдгээ мэдчихсэн нь бол дементорууд баг нөлөөлөхөд нөлөөсөн. Бас тэсгэл алдсан үедээ нохой болоод хувирчдаг учраас угаасаа юу ч хардаггүй зөвхөн мэдэрдэг харгалзагч нарын хувьд нөлөөлж чадаагүй байгаа юм. Тэгээд хоол өгөх үеэр ийм хаалт нээхэд турж ицсэн нохооны хувьд бол тэр торны завсраар орох гээд бол ямар ч асуудал байгаагүй гэж байгаа юм. Тэгээд төгсгөлдөн Сириус Блэк би хизээч Лили Джеймс хоёроос урахгүй байсан. Тэрний оронд үхсэн нь дээр гэж хэлдэг. Энэ үед л эцэст нэг юм Хари Сириус Блэкт итгэдэг. Блэкийн бодлоор Питер сайндаач биш Харигийн яг дэргэд харах хэлбэртэй байжгаад Волдемортыг хизээ нэгэн цагт буцаад хүчээ олж авах үед нь Хариг түнд барьж өгөх зорилготой байсан гэж бодож байгаа юм. За Питер ч амиа аврахын тулд хүн рүү янз янзаар гуйгаад л тал тишээл царайчлангуй хоёр найз хамтдаа үүнийг хийцгээгээд саваага түн рүү далаах үед Хари маань урдуур нороод болиулна. Гэтэ тэр үүнийг Питерийн төлөө биш харин хоёр сайн найз нь алуурчин болохыг аав нь хизээж хүсэхгүй байсан гэж бодсон учраас л ийм шийдвэр гаргасан юм. Жинхэнэ хэрэгтнийг дементор түлдээх нь зөв гэж шийдэж байгаа юм. Номын энэ хэсгийг уншаад ингээд гоё аз жаргалтай төгсгөндөө гэж баярлалаа. 12 жилийн турш шоронд хоригдож хилмигдсэн Сириус Блэкийн нар нь гарч түүнийг ойлгож хайрлах хүмүүс гарч ирлээ гэд өмнөөс нь маш их баярлалаа. Гэтэл орилоо овоохоноос гарах үед байдал маш муугар иргэн. Кинон дээр Сириус Блэк гарч ирээд Харитай ярилцдаг хэсэг гэдэгтэй энэ бол номон дээр хонгилд явж байхдаа тэр хоёр хоорондоо ярьдаг. Сириус Блэк хэлэхдээ хэрвээ нэр төрөө сэргээж чадах юм бол Хариг хамт амьдрах уу? Эцэг эхийн чин дараа чамайг халамжлан хүмүүлэгчээр би томилогдсон юм аа гэх ухааны зүйл ярьдаг. Хари маань болохоор үнэнхээр их догтлоод чамд орон гэр байгаа мó хизээ нүүж очиж болох вэ гэд айгүй хөөрхөн асуулт асуудаг. Тэр хэсэг бол үнэнхээр сэтгэл догтлон байсан. За гэтэл хонглоос гараад удаагүй байтал сар гинэт тусаж Люпийн газрын зураг харж агаад сандарсандаа хандаа ууж амжаагүй хүрээд ирсэн учраас хүн чон болон хувирч эхэлдэг. Ингээд Блэк хүүхдүүдийг хамгаалахын тулд нохой болон хувирч найзтайгаа тулалдаж ойрын орон алга болж байгаа. Энэ боломжийг ашиглаад Питер, Рон, Майкулт хоёрыг шившлэгээр ухаан алдуулж унгаад өөрөө харах болоод хувираад цогтчихдаг. Удалгүй Сириус Блэкийн гаслах дуу сонсогдож Хари тэр зөвхт гүөхэд Хермиони бас араас нь дагалдж байгаа. За 100-аас доошгүй дементор ирчихсэн Сириус Блэкийг үнсэхээр зэхиж байх үед Хари маань сурсан юмаа мянгантаа давтаад шившлгээ хэлсэн ч патроноос нь олигтой гарч өгдөггүй. Хермиони бас ухаан алдаж унаад Хари ганцаараа үлддэг. Түүнийг ч бас дементор үнсгээр сорж эхэлнэ. За энэ үед хаанаас ч юм хурц гэрэл гарч хүйтэн аажмаар буурч ганц эвэрцтэй төстэй зүйл үзэгдээд Хари маань ухаан алдан ундаг. Энэ ухаан алдаж унах бол одоо Харри Поттерийн маш алдартай сцен байгаа. Ингээл ерөөсө бүх зүйл өнгөрчихсөн эмнэлэгт сэрж байгаагаар дандаа үргэлжилдэг. Юу болсон бэ гэхээр
профессор Снейп ухаан ороод тэд нарыг нуурын ирэг дээрээс олоод шилтгэнд авчирсан байдаг. За хүн ч болсон Люпи мэдээж ойд байгаа. Питер харин харах болоод зугтчихсан. Өөрөөр хэлбэл профессор Снейпийн өгсөн мэдүүлгийн дагуу бүх зүйлийг дүгнсэн байдаг. Тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр алуурчин оргодол Сириус Блэк хүүхдүүдийн ой ухааныг самууруулж өөрийн талдаа итгүүлсэн байсан. Люпин түүний хамсаатан байсан ба профессор Снейп их гавьяа байгуулсан юм баха. Харри Хермиони хоёр ар араасаа сэргэж энэ тухай сонсоод томчуудад тайлбарлахыг хүссэн ч тэдний хинэн ч итгэдэггүй. Харин гаднаас профессор Дамблдор орж ирээд хоёулахантай нуулзмаар байна гэд бусад хүмүүсийг явуулна. Ингээд кинонд гардагчлан Хермионид заавар хэлж өгнө. Энэ үед л Хермионигийн нууц тайлагдах бөгөөд тэрээр сургууль эхэлсэн эхний өдөр МакГонагал багштай уулзаад маш их баяртай гарч ирсэн шүү дээ. Тэр үедээ цаг хугацаа ухраагчийг авсан юм байна лээ. Үүний тусламжтайгаар л бүх хичээлдээ зэрэг сууж чадсан байдаг. Манай хоёр цаг хугацаа ухраагчийг 3 удаа эргүүлээд 3 цагийн өмнөх өнгөрсөн үе рүү буцна. Кинонд гардагчлан бүх зүйл ихнээсээ давтагдана. Чулуу шидэж ваар хагалдаг, хин нэгэн араас хараад байх шиг санагдаад байна гэд хоошоо хардаг. Бас Багбекийг хөдөлж өгөхгүй байхад нь Хермиони хичээлд заасанчлан амтны мах барьж агаад ойроо авч ордог. Бас сүүлд Хермиониг чоншигуулж Харриг авардаг гэх мэт хэсгүүд нь бол кинон дээр нэмж оруулсан маш сонирхолтой хэсгүүд байгаа. Номон дээр бол ийм зүйлүүд гардаггүй. Цаг хугацаа буцаагчийг ашиглахад өнгөрсөн цагийн ямар ч хүнд харагдаж болохгүй гэсэн маш чухал дүрмтэй. За манай хоёр ч хэдхэн цагийн өмнө болсон бүх зүйлсээ мэдэж байсан тул тааруулаад хөдлөн тэд хүлээд суух хоорондоо хүчирхэг патроноос гаргасан хүн нь хийм болоо хэмээн хоорондоо таамаглаж ярилцдаг. Харри болохоор хэдийгээр сонин санагдаж магадгүй ч гэсэн аав минь байсан гэж итгэлтэй хэлнэ. Питер Петтигрю 12 жилийн дараа амьд байгаа нь мэдэгдсэн юм чинь яагаад болохгүй гэж дотроо бяцхан итгэл тэсээр л байна. Хүүхдүүд өнгөрсөн цагийнхаа хинэндэж харагдаж болохгүй учраас ихэнхдээ нуугдаж суух бөгөөд Харри аавыгаа харна гэсэн бяцхан итгэл байсан болохоор нуурын нөгөө зах руу гүйчихдэг. Гэтэл үнэндээ хинч байгаагүй тэр хүн бол өөрөө байсан гэдгээ ойлгоно. За тэгээд өөрсдийнхөө чамыг авраад Багбект сундлан нисэж Блэкийг авраад тэр хоёрыг амжилттай оргуулан эмнэлэгтээ буцаж ирнэ. Мэдээж хэрэг 10 минутын дотор Блэкийг ахин алдсандаа Снейп Фаж хоёр галзууртлаа уурлаж Харриг хардах боловч хүүхдүүд эмнэлгээс огт гараагүй учраас ямар ч баталгаа байхгүй. Ингээд Снейп уурандаа профессор Люпинийг хүн чон байсан гэдгийг нь сургуулаар нэг зарлаж түүнээс болоод профессор Люпин ч явах болдог. Харри багш дээрээ очиж үлдээхийг хичээсэн боловч нэгэнтэй л шийдвэр гарсан байх ба далдын хар нүмерэг болон тэнүүлчийн газрын зургийг Харрид өгнө. Бас аавыг нь Эверт гэж дууддаг байсан нь буг болж хувирдаг байсан учраас тэр бөгөөд Харригийн гаргасан патроноос нь бас буг байсан гэдгийг багш нь хэлж өгдөг. Ингээд ерөөхдөө кинон дээрээ шууд гараад явчихдаг болол номд профессор Дамблдор орж ирээд профессор Люпинтэй салах ёс гүйцэтгэн харин Харритай хамт үлддэг. Харриг өчигдөр гайхалтай зүйл хийсэн атлаа яагаад сэтгэлээр унаад байгаа юм бэ гэж асуухад Харри ганц байсан гэрчээ алдсандаа харамсаж байгаа хэлнэ. Харин профессор Дамблдор харин чи гэмгүү хүн болон амьтны аймыг аварсан чинь үнэхээр сайн хэрэг шүү дээ гэж тайлгаруулдаг. Харри бас профессор Трелоны өмнөх өдөр нь сонирн болоод Волдеморт зарцтайгаа эргэн нийлнэ гэсэн зүгнэл хэлснийг нь профессор Дамблдорт хэлдэг. Үнийг нь сонссон Дамблдор Трелоны амьдралдаа 2 удаа л жинхэнэ зүгнэл хэлсэн юм гэж хэлдэг. Энийг ч бас та нар санаад авчаарай. Дараагийн номд түүний ямар зүгнэл хэлсэн тухай гол асуудал болж гарч ирдэг шүү. Бас нэг сонирхолтой зүйл юу вэ гэхээр Харри маань Питер Петтигрюг өөрөө өршөөснөөс болоод л зүгтсан. Ер нь бол өөрийнхөө буруу гэж бодож байгаа хэлтэл профессор Дамблдор ингэж хэлдэг. Чи амийг нь өршөөсөн нь үнэхээр өгөөмөр хэрэг байсан. Тэр одоо чамд амь насаараа өртөө болсон. Нэг шиттэн нөгөөгийнхөө амийг аврахад тэдний дунд холбоос үүсдэг юм. Чи Волдемортод өөрт өртөө хүнийг илгээж байна гэж хэлдэг. Энэ бол маш сонирхолтой, нарийн утга агуулгатай яриа байгаа юм. Дараагийн цовруулуудад шалтгаан нь улам л гүнзгийрч гарах болно. За ингээд өнөөх айхтар шөнийн явдлыг болвол 3 найз болон профессор Дамблдороос өөр хинч мдээгүй өнгөрч байгаа юм. Люпинийг явсанд хүүхдүүд бүгдээрээ шахуу гунигтай байна. Харин Харри Поттер профессор Трелонигийн зүгнэл үнэн бол яах вэ гэж дотроо зовнино. Бас Сириус Блэктэй хамт амьдрна гэж найдсан аз жаргал нь 30 минут их байсанд үнэхээр их харуулсан. Найзууд бүх шалгалттай тэнцэж
гэж Германыгийн хувьд ахин ингэж үхэх гэж байгаа юм шиг хичээл үүсгээ болохоор шийдсэн гэдгээ найзуудтай хэлнэ. Тэнхэм хоорондын тэмцээнд Гриффиндор 3 дахь төрүүлж их танхим гал улаан өнгөөр аснаа. За ингээд номын төгсгөл рүү орж ийн. Найзууд маань сүүлийн өдөр галт эргээр гэрлугаа буцаа явж явах үед цонхоор нэг уйл орж ирдэг. Энэ уйл маань Сириус Блэкээс Харри Поттерт захидал авчирсан байгаа юм. Захидалд мэдээж хэрэг амийг нь аварсанд талархахын сацуу аянгыг илгээсэн хүн бол би юм шүү гэдгээ бичсэн байна. Мөн бас нэг гоё бэлэг байгаа. Тэр нь юу вэ гэхээр Hogsmeade явах зөвшөөрлийн бичигт нь гарын үсэг зураад явуулсан байгаа. За бас Роны харах өөрөөс нь болоод ер нь бол байхгүй болсон учраас энэхүү уйлыг Рон авч болно шүү гэсэн байдаг. Тэгээд Рон уйлыг авахтай айгүй хөөрхөн эхлээд майг хөлт рүү ойртуулж шалгуулдаг. Майг хөлт маань анимаг мөн эсхийг нь ер нь бол мэддэг муур байгаад байгаа штэ. Тэгээд майг хөлт үнэрлжээд ер нь бол тоохгүй байнгут Рон маш их баяртайгаар энэ уйл одоо ингээ минийх боллоо гэд хүлээ авч байгаа юм. За тэгээд дараа жил Квичийн дэлхийн аварга шалруулах тэмцээн болох учраас Харриг хичээл орохоос нэлээд хэд хоногийн өмнө Рон очиж авъя шүү гэж хэлдэг. Ингээд найзууд маань салж байгаа. Харри Поттерыг мэдээж ноён Дарсли тосож байгаа. Харри гартаа Сириус Блэкийн захидлыг атгахчихсан явж исэн. Ноён Дарсли тийш нь муухай хараад наад чи юу юм? Ахаад одоо надаас бараг гарын үсэг энэ авах гэж байгаа мó гэсэн маягтай ханддаг. Гэтэл Харри амар зэвүү юу гэж хэлдэг вэ гэхээр энэ миний загалмаас эцгээс ирсэн захидал юм а. Тэр хүн алсан хэрэгээр шоронд орсон боловч орохчихсан. Гэхдээ надад их санаа тавьдаг учраас байн холбогдно гэсэн гэж хэлдэг. Ингээд ахыхын царайнд маш их айдас тодорч байгаагаар ном маань дуусч байгаа. Уншигчийн үед миний царайд бол инээмсэглэл тодроо дуусч байгаа юм. Та нар ч гэсэн таалагдсан байх гэж найдаж байна. Миний хувьд одоо номыг бараг 4-р уншиж байгаа. Хамгийн анх уншиж байх үед мэдрэмж нь маш хурц тод байсан. Би бүр Питрийг ингээд алдаад явуулсан манай 3 найз Дамблдороос өөр хинч тэр нөхрийг ингээд хэрэгтэн байсан гэдгийг мдээгүй гэж ботхоор бүр ингээд гол зороод яг Харри Поттер шиг бүр гүндээ үнэхээр ингээд имзэг мэдэрч хүлээж авч исэн. Тэгээд бас тэр үедээ маш том ухаарал болж авсан нь юу вэ гэхээр профессор Дамблдор мэдж байгаа, хүүхдүүдэд итгэж байгаа. Гэхдээ яаманд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Ирэх мэдэл нь хүрэхгүй. Хичнээн агуу шийдтэн ч гэсэн нотлох баримтгүйгээр ямар ч хүч байхгүй. Тэгээд Дамблдорын хүч хүрэхгүй зүйлч гэсэн байдгийн байна гэдгийг мэдэж авч байгаа гэх юм уу? Харамсалтай, харуулсалтай. Гэхдээ бидний амьдрал дээр ч гэсэн ийм зүйл зөндөө тохиолддог. Яг ингээд харуусаад, хашгираад үгээ тийм биш штэ гэд баталмаар байгаа ч гэсэн батлах арга байхгүй, хинч итгэхгүй, орхиос өөр арга байхгүй, надаас өөр хинч мэдэхгүй. Тийм зүйл бидний амьдрал зөндөө тохиолддог. Тэгээ эндээс бол Дамблдор гэдэг хүн энэ зүйлд яаж хандж байгаа гэдгийг хараад тэгээд зарим үед энэ шудраг бус явдлыг хүлээн зөвшөөрөөд эцсийн өдөр болтол тэсэх төвчээртэй байх хэрэгтэй гэдгийг ер нь бол яг энэ хэсгээс маш сайн ойлгож суралцж исэн, ухаарч исэн. За тэгээд ном ба кино подкастыг хийж байгаа хамгийн гол зорилго маань ном бол ийм сайхан нарийн ширийн өгүүлдэг дүрслэл өгүүлэмж нь гайхалтай гоё байдгийм шүү. Тийм болохоор номыг нь уншицгаагаарэ, ном уншаарэ, номонд дурлаарэ, өдөрт заавал ном унших цаг өөртөө гаргаж байгаарэ гэдэг жаахан ч гэсэн сэдлийг өгөх гээд л хичээгээд байгаа юм шүү. Энэ хүртэл сонирхож үзсэн та нартай баярлалаа. Дараагийн цувралаар уулзтлаа. Түр баяртай.